Тэгээ өнөөдрийн уулзалтын бүх оролцогчдод энэ өвлийн сайхан өдрийн үжийн мэндийг хүргэе. Тэгээд одоо клиникийн эмзүүч дасгалжуулалтын актемийн лид ментор Гүлнара, ангаах ухааны магистр, уламжлалт ангаах ухааны их эмч, дасгалжуулалтын актемийн лид ментор Саран Туяа гэд хоёр хүн та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд өнөөдрийн уулзалтанда тавтай морилж тоглон сонсноо гэж хүсье. За бид ямар учиртай уулзалт хийж байгаа вэ гэхээр зэрэг манайхан одоо битэрийн ард байж байгаа те хувь тавилангийн зураач. Ингээд бид хоёр ерөнхийдөө одоо өөрсдийнхөө амьдралын хувь тавиланг өөрсдөө зурах гэдэг талаар ерөнхийдөө бодоод ярилцаад үнэндээ бол бид нар өөрсдийнхөө амьдралыг зураад явж байгаа юм байна гэдэг энэ одоо түүхээсээ нэгдүгээр хуваалцсангаа ерөөсөө бид нар эрүүл бие бүтээх 90 хоногийн хөтөлбөр гээд бас хийдэг бид хоёр. Тэгээд тэр хөтөлбөр дээр суралцж байгаа манай суралцагчид оюутнууд одоо жил гарангийн хугацаанд маш их болсон. Сар болгон элсэлт авахд те 30-аас 40 хүн орж ирээд ингээд суралцдаг. Тэгээд юунаас үүдсэн бэ гэхээр зэрэг ерөөсөө хувь тавилангаа гартаа аваагүй. Хувь тавилангаа өөрөө бүтээгээс болж одоо өвдсөн сэтгэл санаагаар доголдсон амьдралдаа амжилтгүй тийм ээ. Аав ээжигээ одоо байхад нь хайрлаж чадаагүй алдсан харамсал үр хүүхдүүдээ алдхаас нь өмнө одоо өөрсдийгөө засаж ямар байх ёстой вэ гэдэг тал дээр нь одоо зөв чиглүүлэг өгч чадаагүй аль хэзээний алдсан компьютерийн хамааралтай болцсон тийм ээ ариг тамхины хамааралтай болцсон аль хэзээний нүрийтэй тоглоомын хамааралтай болцсон ингээд эхнэр хүүхдээ хийж чадахгүй байдаг. Энэ байдалд нь одоо насан туршдаа санаа зовсон гих мэтийн маш их асуудлууд. За дээрэс нь тэгээд одоо мөнгө төгрөгөө эхнээс нь мөнгийг олдоггүй хүн гэж нэг ширхэгч байхгүй мөнгийг тодорхой хэмжээгээр тийм ээ халамжаарч байлаа бэлгээрч байлаа ажилдаж хөдөлмөрлөөдч байлаа гэхэд мөнгийг хүмүүс заавал олж идэг. Хамгийн гол нь олж байгаа мөнгөө яаж одоо өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй байлгах мэдэх түүгээс яаж энэ дээр ажиллах, яаж хадгаламж үүсгэх, яаж хөрөнгө оруулах гэдэг дээр ерөөсөө ажиллаж чадаагүйгээс болоод байнгын мөнгөний хомсдолтой, байнгын тэгээ байнга үр бодоод мөнгөний хомсдолтой сэтгэл санааны дутуу байдалтай яваад байхаар зэрэг яах вэ? Ерөөсөө амьдрал Эний мэд юм бол зурагт үзээд байгаад ах. би олохгүй л байгаа тийш үү. Хайрандаас ерөөсөө Камера хаахгүй бол болохгүй байна. Бүгдээрээ камера хаяа. Камер бишээ. Камернуудаа нээгээд микүүдээ ханаа л гэсэн үг. Тэ харин уучлаарай. Викүүдээ хаахгүй бол Яг сонсогдоод байна. харин тэгээд За тэгэхээр 2хан цаг уулзна хэдүүлээ 2хан цаг уулзахдаа маш үн цэнтэй мэдээллүүдийг солилцоод тэгээд хин хинийхээ цагийг хөндлөөд ингээд үр бүтээлтэй өнгөрөх тал дээр бас шахаж ажиллаж байгаа. Нодон жилээс ажиллаж эхэлсэн. Тэгэхээр юу илээ удаан цагаар удаан чалчаад хэрэгтэй хэрэггүй юм яриад суух биш. Маш богино цаг дээр одоо үн цэнтэй мэдээлэл авах өгөх тал дээр одоо төвлөрцгөөё гэдгийг бас уриалчихъя. За тэгэхээр зэрэг мөнгө төгрөгнийхөө асуудал дээр одоо мөнгө олж байгаагүй хүн, олохгүй хүн гэж нэгж байхгүй. Тэгэхээр яаж зарцуулж, захиран зарцуулах, яаж хадгалах энэ бүгд маань ерөөсөө бүгд хоорондоо холбоотой байгаад идэг юм байна. Бүр явж хүний эрүүл мэнд хүртэл мөнгөтэй холбоотой, мөнгө нь сэтгэл зүйтэй холбоотой гэх мэтээр эргээгээд сэтгэл зүйн эрүүл мэндтэйгээ холбоотой. Ингээд ерөөсөө гинжин хэлхээгээр бид нар нэг тийм чөтгөрийн тойрог дотор нэг хархны тойрог гэж яриад байдаг шүү дээ. Одоо тийм тойрог дотор орчход нөгөөхөөсөө
хаашаа яаж гарахаа мэдэхгүй тийшээ гарыг ийшээ гарыг гэхээр бүгд одоо айдастай энэ нь зөв юм болов буруу юм болов гэд ингээд байж идэг гацаатай байдгийн байна. Тэгээд хоёлаа ерөөсөө энэ хүмүүст энэ хувь тавилангаа яаж гартаа авах талаар нь одоо хилж чиглүүлж өгдөг ийм одоо бүтэн жилийн хөтөлбөрийг гаргая гэд ярилцаад одоо хөтөлбөрөө танилцуулах гад яг юу яригдах юу болохын гэдэг дээр ярилцах гад та бүхнийгээ одоо энэ уулзалтанд урьсан байгаа. Тэгээд тавтай морилоо гэж урья. Яг зөв. За баярлалаа. Манайхан орой минь бүгдээрэнд нь өнөөдөр чинь 5 дахь өдөр тий 5 дахь өдөр маргааш нөгөөдөр бид нар амардаг. Тэгэхээр 5 дахь өдөр хүний сэтгэл санаа угаасаа нөгөө дэлхийн ертөнцтэй холбоотой ч бид нарын итгэл үнэмшилтэй ч холбоотой тайван байдалд орж ирдэг цаг хугацаа яг өнөөдөр буюу 5 дахь өдрийн орой бийж идэг. Би хагас бүтэн сайн хийх вэ гэдэг дээрээ л төвлөрдөг байхгүй. Тэрнийхээ төлөө бид нарын тарих ажилдаг. Дараагийн нэг дэх өдрийн ажил бол цаанаа байдаг. Хол байгаа юм шиг одоо санагддаг, мэдрэгддэг үеийн яг өнөөдөр гэсэн. Тэгэхээр яг энэ нэг хоёрхан цагийг өөрсөндөө зориулаад хэдүүлээ камернуудаа тавиад микүүдээ хаагаад ганцхан мик байгаа штэ. Анхааралтай хэдүүлээ нэг нэгэндээ садаа болохгүй суучвал сонсчвал бүгдээрэнд нь ашигтай зүйлсүүд байх болно гэж хэлмээр байгаа юм тийм. За өнөөдөр 2 цагийн уулзалт маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгürt нь болохоор түүхэн хэсэг. Түүх гэхлээрээ саяны бид нарын амьдралын жолооны хүрд бүх талбарууд дээр явагдаж идэг. Сая сарын хэмжээ маань хальт дурдсан тийм. За тэгээд тэр талбаруудад ямар нэгэн байдлаар бид нарт бэрхшээл бийж идэг. За тэр бэрхшээлээсээ хэрхэн яаж гарсан бэ гэдэг одоо түүх яригдана. За тэгэхээр энээс бид нар ухаарл авна, ойлголт, сургамж авна. Тэгээд таны амьдрал дээр байж магадгүй. Аль эсвэл таны эргэн тойронд хэн нэгэн дээр байж магадгүй. Тэгвэл шийдэл нь ямархуу байх юм бэ гэдэг дээрээ өөрсөндөө одоо дүгнэлтийг хийгээл тэмдэглээд аваад сууж болно гэсэн үг шүү. За туяа сайхан маань мик нэг хаагаараа. За түүхэн хэсэг 2 дугаарт нь болохоор одоо энэ хувь тавилангийн зураач гэдэг 1 жилийн дэмжих хөтөлбөр танд юу өгөх вэ? Та юу сурах юм бэ? Таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарах юм бэ гэдэг талаар танилцуулга болно. 3 дугаарт нь асуулт хариултын хэсэг гэд 3хан үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Тэгэхээр таад маань яг одоо 2 чихээ анхааралтай тавиад сааталтаа ямар нэгэн хийж байгаа, сонсож байгаа зурагт, телевиз, утас юу байна? Тэр болгоныгоо унтраагаад анхаарлаа зөвхөн яг одоо цаг дээрээ төвлөрүүлэх тусам бид нарын энерги ч гэсэн алдагдахгүй, тарамдахгүй. Та зөвхөн өөрийгөө хайрлах цаг болгож яг одооний 2хан цагаа өөртөө зориулатахаараа л гэж хүсье та. За ингээд эхний хэсэгдээ хэдүүл оръё. Би слайда ширлжээ. Ихэнх маань бид нар юу яадаг? Одоо хүмүүсийн хүлээж авах, ойлгох, мэдрэх зүйлсүүд нь өөр байдаг учраас зарим нэг маань нүдээр хардаг, зарим нь сонсдог, зарим нь мэдрэмжээр, зарим нь анхаарлаа төвлөрүүлэх замаараа юмыг ойлгож, хүлээж авч шингээдэг байгаа. Тэгэхээр хүн болгонд энэ чадварууд байдаг. За тэгэхээр хувь тавилангийн зураач гээд 1 жилийн дэмжих хөтөлбөрийн танилцуулга уулзалтандаа тавтаа морилорой гэд. Тэгэхээр энэчнээс хамгийн түрүүлээд сайхан амьдрах жорыг өөртөө бэлгэл. За тэр жор нь юу байх вэ? Биднэрт ямар нэгэн бэрхшээл байгаа. Тэр одоо нэг газар маань толгой өвдлөө гэхэд, ходоод гидс өвдлөө гэхэд онцлогоо хийдэг те, шинжилгээ өгдөг. Тэр шинжилгээг өгөхөөс нааш эмчилгээ бичих боломжгүй байдаг та. Бид нарын амьдрал ялгаа байхгүй тий. Хаана гаццсан байгаа юм бэ гэдгийг олохоос нааш жор бичигдэх боломжгүй гэсэн үг. За хэдүүлээ энэ 3хан үгэн дээр анхаарлаа төвлөрүүлье. За анзаарах. Одоо энэ 2 цагийн турш та эдээс хүсэх зүйл энэ 3хан зүйлийг хүсээд байгаа гэсэн үг. Анзаарах. Хамгийн түрүүлээд анзаарна. Юуг анзаарах вэ гэвэл бодлоо анзаарна. Бодлоо. Өөрийнхөө юу хийдэг вэ гэдгийг анзаарна.
За сөрөг зүйлсүүд гэсэн үг. Өөрсдийгөө тодорхойлох гээд байгаа шүү дээ. Хаанаас хаа хүрэх гээд байгаа вэ гэдгээ тодорхойлохын тулд хамгийн түрүүлээд байдаг. Юмыг анзаарахгүйгээр өөрсдийгөө шинжих боломжгүй, тийм ээ? За тэгэхээр анзаарах. Юу бодоод байна? За мартчихад идэг. Гэс бодол ороод гардаг байхгүй юу? Хитгэн секунд одоо тийм секундаас бага нэгжээрээ ороод гардаг. Тэгэхээр хүн мартдаг учраас дэвтэр балтай байх тусмаа сайн байна. Тэгээ шууд тэмдэглээд авчаарай. Надад сөрөг ямар зүйл байна вэ гэдгийг тэмдэглээд авна л гэсэн үг. За мэдрэмж. Юу мэдрээд байгаа юм бэ? За сарын эмч маань түүхээ ярих хоорондоо юу мэдрээд байна вэ? Уйлмаар байсан уу? Аль эсвэл мэдрэмжээ бариад байсан уу? Аль эсвэл инээмээр байсан уу? Аль эсвэл бахархах мэдрэмж төрсөн үү? Тэр мэдрэмжүүдээ бас бичнэ. Ямар мэдрэмж, ямар үйл явдлыг ярихад мэдрэмж төрсөн бэ? Эрэгч бай, сөрөгч бай, хоёулаа адилхан мэдрэмж байдаг, тийм ээ? Тэгэхээр мэдрэмжүүдээ бичиж тэмдэглээд өөрөө анзаарна гэсэн. За ингээд энэ хоёроо мэдрээд ирэхээр өөрчлөлт гэдэг зүйл заавал гардаг. Хүн болгон дээр эерэг өөрчлөлтүүд гардаг. Жишээлбэл бид нар оншоо тодорхой болгочих юм бол баярлаад идэв үсттэй. За эмч намайг тийм онштой гэсэн гэд. Ятгахтаа оншоо олсондоо баярлал. Эмчилгээ нь бол тодорхой тийм. Эмчилгээгээ бичээд өгчин стандартын дагуу. Тэрэн шиг бид нар анзаарах бодол, мэдрэмж, махан биений мэдрэмжийг мэдэрсэн үедээ хүн өөрийнхөө амьдрал дээр өөрчлөлтийг гаргадаг нь гарцаагүй байд юм аа. За Samsung маань Мики хаагаад өгөөрөө. За Сара эмч маань өөрийгөө товчхон танилцуулъя тий. Битэрийг мэдэх хүн бас байгаа, мэдэхгүй хүмүүс ч бас байгаа учраас халт танилцуулаад өгчий тий. Яа тийм. За намайг Даштин Бэрлийн Саран Зэя гэдэг. Би анагаах ухааны магистр, уламжлалт анагаах ухааны хэмж. За тэгээд 2020 оноос эхлээд дасгалжуулалтын академийн бүх хөтөлбөрүүдэд оролцоод тэгээд бүх хөтөлбөрүүдтэй 21-ээс 24 он одоо бараг 25 он хүртэл тийм ээ ментор, лид менторын одоо ажлыг хийсэн. Тэгэхээр зэрэг миний хүмүүсийг менторлох, хүмүүсийг анзаарах, асуудлыг нь чиглүүлэх туршлага маань сүүлийн 5 жил үргэлжилсэн. За хүний их хэмжээний туршлага маань буюу одоо хүний их хэмжээ гэдэг чинь хүний биеийг эмчилнэ, бас сэтгэл зүйг эмчилнэ. Тэгэхээр зэрэг энэ талын туршлага маань одоо 28 жил үндсэндээ явж байгаа. Тэгэхээр их хэмжээний 28 жилийн туршлага, ментор чиглүүлэгчийн 5 жилийн туршлагатай юм хүн байна. За тэгээд 2023 оноос эхлээд эрүүл биеэ бүтээе гэдэг хөтөлбөрийн одоо админ ментор чиглүүлэгчийг бас хийж байгаа. За тэгээд одоо хувь тавилангийн зураач гээд тийм өөрийн хувь тавилангаа зурж эхэлсэн он маань 1998 он байдгийн. За тэрнийг би дараагийн түүх хэсэг дээрээ яг уу түүх хэсэг дээр ярьж өгье та бүхэнд. Тэгээд гөлнөрийгээ өөрийгөө төвлөрөхийг өрье. болж байгаа юм уу? За ундрмаагийнхаа микийг хаач. За намайг Баядуулда Өгтө Гүлнараа гэдэг. Би болохоор клиник эмзээч мэргэжилтэй. 2008 оноос гэхлээр яг мэргэжлэрээ болохоор 14 жил ажилласан. Тэгээд 2020 оноос ялгаа байхгүй дасгалжуулалтын академийн хөтөлбөрүүдэд оролцоод өөрийнхөө хувь тавилангаа зураад эхэлсэн цаг үе маань байдаг. За тэрнээс хойш 21 оноос хойш одоо тухайн суралцсан хөтөлбөрүүдэд ментораар, лид ментораар ажиллаад хүмүүсийг чиглүүлэх, болон анзаарах, сэтгэл зүйн тусалцаа дэмжлэг өгөөд явсан байгаа гэсэн үг. За тэгээд 2022 оноос эрүүл биеэ бүтээй хөтөлбөрийн админ буюу чиглүүлэгчээр өнөөдрийг хүртэл одоо баг 3 дахь жилдээ ирж штэ тийм. За ийм эмэгтэй байна гэд. За амьдралын агаа санснаар болохгүй байна гэж юу? За энэ слайд харагдчихээн те бүгдээрэнд нь. Яагаад ингэж тэгш хэмтэй болохгүй байгаа бэ? Болохгүй байгаа шалтгаан нь юу юм бэ? Өрөөсөө энэ хариулт нь таны дотор л байдаг. За тэр таны дотор байгаа зүйлсүүдийг
Ингэж нэг загас уснаас загас бариад игээд гаргадаг шиг чиний энэ асуудал чинь энчээ байж тэг гэдэг одоо гярха нүдээр ч юм уу мэдрэмжээрээ гаргаж таныг чиглүүлэх ажлуудыг хийдгээ гэсэн үг. Тэгэхээр хүн болгоны дотор агуу хүч тэр хариулт нь байж идэг. Амьдралыг бүтээх буюу хувь тавилангаа зурах өөртөөхөө одоо бид нар хэлдэг шүү дээ. Тим нэг буруу итгэл үнэмшил байдаг. Амьдрал ямар заавартайгаа ирдэг биш. Тэ? Би амьдралыг удирдах чадахгүй байна. Амьдралыг одоо бурхан цаанаасаа намайг төрсөн үедээ аль хэдийн зурцсан шүү дээ. Би тэрэндээ хүч мөгс гэдэг ч юм уу. Тим буруу итгэл үнэмшлүүд байдаг. Гэхдээ энэ нь худлаа. Тэгэхээр хүн болгоны дотор энэ амьдралын одоо хувь тавилангаа зурах хүч нь байж идэв. Тэрийг л олчвол бид нарын амьдрал амар тайван нөгөөсөө дагаа мөрөөдөө дагаа ад жаргал гэдэг зүйл маань өөрөө ирдэг жамтай байх нэ. За ингээд хэдүүлээ Сара эмчийнхаа түүхэн хэсэг рүүгээ оръё те. За Сара эмч маань тайзанда тавтаа морилтоо. Яа баярлаа. Яа тэгэхээр зэрэг би хэлсэн тийм ээ. Миний амьдралын өөрийн хувь тавилангаа гартаа авч бүтээж ихэлсэн түүх маань 1998 онд анагаах ухааны сургуулийг төгсөөд ихэмж болоод жил гарan ажиллаж ирсний дараа надад тохиолдож исэн. Яаж амьдарч исэн бэ гэхээр зэрэг тэр хүртэл би хувь тавилангаа эцэг эхийнхээ гарт өгчихсөн байсан. Бүх юм эцэг эхээс хамааралтай. Ажилдаа явсан ч тэ автобусны мөнгө, хичээлдээ явсан ч одоо яг уу хичээлийн хэрэгсэл гэх мэт одоо бүх юмнууд одоо хүнтэй уулзахаар явсан ч гэсэн ээжээс юм уу ааваас зөвшөөрөл авах шаардлагатай. Хүнтэй үерхэх хүсэлтэй байсан ч гэсэн эцэг эхээс зөвшөөрөл авах айх тийм ээ. Одоо ийм байдлаар би хувь тавилангаа эцэг эхийн буюу одоо хин нэгэн өөрөөс бусдын гар татгуулчихсан явж исэн гэсэн үг. За тэгээд 98 онд ямар одоо асуудал тохиолдсон бэ гэхээр зэрэг би өглөө ажилдаа явж агаад автобусын дотор аваарт ороод миний 3 нуруу хугараад би үндсэндээ тахир дутуугийн одоо игнэр үе шилжихэд бэлэн болцсон байсан. Бүслэгнээсээ доош одоо бүслэгнээсээ доош мэдээ байхгүй. Шээж байгаа бааж байгаагаа, шээс хурж байгаа баас хурж байгаагаа мэдэхгүй бүтэн жил гарan би хэвтэрт байсан. За тэр үед яасан бэ гэхээр зэрэг бүх хүмүүс тэр нэтгийн хил нөгөө миний хувь тавилан одоо гартаа атгачихсан байж байгаа эцэг их маань хүртэл намайг яг хөл дөрөө босож эрүүл саруул хүн болно. Тахир дутуугийн одоо тэрэгэнцэр дээр суухгүй гэдэгт итгээгүй байсан. За, эмч нар болгон би ч одоо өөрөө эмч хүн шүү дээ. Тэгэхэд мэдрэлийн эмч нар, мэс заслын эмч нар бүгд намайг за Сара эмчээ сэтгэл санаагаа бариараа. Одоо бол ерөөсөө ямар ч арга байхгүй тэрэгэнцэр дээр сууна гэдэг дээрээ л та одоо эвлэрээрээ гэдэг ийм одоо мессежийг надаа өгж исэн. Хүн болгоны харцнаас одоо намайг өрөвдсөн, хайрлсан, аль нь ч мэдэхгүй нэг тийм айсан, нэг тийм бүрхэг дүрлцсэн тийм нэг тийм надаас хулмгансан тийм одоо харцыг бүтэн жил харж эхний ээлжинд бол мэдээж одоо нэг хагас жил хэртэй найз нөхөд, ажлын хамт олон, аав ээж, гэр бүлийнхэн бүгдээрээ намайг одоо өдөр шөнөгүй сахиал гэмтлийн эмнэлэг дотор ингээ бааж ийн үү шээж ийн үү гээл гар хөлөө одоо ингээл бүксэн доогуур биеийн доогуур арчлал асраал одоо иймэрхүү байдалтай байсан. За тэгээ хагас жилээс хойш ихэнх хүмүүс залхаж эхэлсэн. Тэ одоо миний тэр байдалтай тэр хүмүүс эвлэрч эхэлсэн гэсэн үг. Би сэтгэл дотроо ерөөсөө эвлэрээгүй байсан. Би сэтгэл дотроо эвлэрч чадахгүй. Эхний ээлжинд би хүмүүсэд одоо их баас масаа цэвэрлүүлээл одоо ингээл заваараалах гизүү штэ гэд би хоолоо бүрэн сойчсон, хоол идэхгүй, тэгээл нэг ус уугаал, тэгээд шээсээ цаг харж байгаад бушуухан нэг барайны шил одоо боовныхоо тэр хавьд тосч байгаад нэг цагаар шийдэг. Ихэр зэрэг нөгөө мэдхгүй гоожуулаад идэг нь арай гайг болчихсон.
Яг гэвэл нь байнга л нойтын юм дээр хөвтчихэд байсан бол одоо цагаар хийгээд эхлэхээр цаг харж байгаа л нөгөө барайны шилээ тавихаар нэг жоох юм заримдаа гарцсан, заримдаа гарахгүй ийм байдалтай байхаар нөгөө мэдхгүй гаргаж исэн шээс маань яг арай багасж ирж исэн. Тэгснээрээ би яг энэ намайг асарж байгаа хүмүүсэд би төвөг учруулахгүй гэдэг ийм байдалтай байж исэн. За тэгээд жил гарангийн дараа би үндсэндээ жил гарan биш ээ. Нэг 7 сарын дараа би өөрийнхөө ажиллаж исэн эмнэлэг рүү ингээд носилкэн дээр сэргээн засах одоо эмчилгээ хийлгэхээр зөөлгөөд явж исэн. Шатаар өгсөд 4 хүн намайг өргөцсөн. Шатаар өгсөд явж хахад манай асрах соёлогч нь "Хүүшээ энэ сараа эмч мөн үү? Яана бүр тураад хүүхөчиг болцсон байж тээ. Танигдахын аргагүй болцсон байж тээ. Хөөрхийн амтан гээд буланд бие биендээ ингээд шивнээд зогсож явахыг би үндсэндээ сонссон. Тэгээд бас зарим нэг нь хаарсан гэсэн үг. Носилкоор зөөлгөөд шатан дээгүүр явж явах та, шатаар явж явах та гэсэн үг. Имлэг рүү палат руугаа орох гээд явж явах та. За ингээд би яах вэ? Яг энэ мөчөөс би хувь тавилангаа гартаа авах, хөл дөрөө босох гэдэг тэр шийдвэрийг өөртөө гаргаж чадсан. Гаргаж чадсанараа ч өнөөдөр би ялж чадсан хүн одоо 54 настай тэ уулын цанаар хичээллэдэг, гулгаж чаддаг. Дээрээс нь одоо 7 хоногт 2 удаа 1.5 км-ийг усанд сэлж чаддаг. Төрсөн өдрөөрөө жил болгон 25 км буюу хагас маратоныг зүгээр 3 цагийн дотор дуулаад гүйчихдэг, тийм ээ. Өдөр болгон одоо идэвхтэй хөдөлгөөнийг хийдэг. Ийм одоо идэвхтэй спортлог одоо эмч бүсгүйг би бүтээж чадсан байна. За энэ маань болохоор зэрэг би өөрийнхөө хувь тавиланг гартаа авах хэрэгтэй байна. Би энэний төлөө өөрөө хөл дөрөө босхын төлөө тэмцэх ёстой юм байна гэдэг энэ шийдвэрийг гаргасан тэр цагаас эхэлсэн байна гэдгийг би 2020 онд үндсэндээ дасгалжуулалтын академи мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрт суугаад эргэж би өөрийнхөө түүхүүдтэй ажиллаад өөрийн одоо сэтгэлд үүссэн шарах одоо хүүхэд авах вэ тэ амьдрал дээр гараад оюутан болоод одоо энэ гэмтэл аваад хөвтөжсэн энэ үед үүссэн энэ сэтгэлийн шарах элдв юмнуудтайгаа ажиллаж эхэлснээрээ би мэдчихсэн. За яагаад миний хувь тавиланг гартаа атгахчихсан байсан эцэг их маань хүртэл намайг хөл дээрээ босож чадна гэдэгт итгээгүй байсан бэ гэдгийг би хүүхдээ сургуульд ороход буюу 99 онд манай хүүхэд сургуульд ороход мэдчихсэн. Яасан гэсэн чинь зэрэг сургуулийн одоо нөгөө хувийн хэргийн бүртгэл дээр манай хүүхдийг одоо миний аавар буюу даш тэмбэрлэлийн цогцлмаа гэд бүртгүүлчихсэн байсан. Яад энэ даш тэмбэрлэлийн гэж байгаа юм бэ гэхэд намайг гэмтэл аваад хөвтөж яхад нөхөр маань орхиод явсан. Тэ одоо гэр бүл салсан гэсэн үг. Тэгэд хөл дээрээ боссныхоо одоо сух таягтай явж байгаа шүү дээ. Тэрнийхээ дараа хүүхдийн одоо сургууль дээрээс даш тэмбэрлийн цогцлмаа гэдэг хувийн хэрэгтэй анкет бүглүүлэхээр явуулсан байсныг охинтойгоо хоёлоо бүглэх гэж байж байгаад мэдээд аав ээж хоёрлоо яагаад ингэж байгаа юм гээд харсан чинь зэрэг яг хөө миний хүүхдийг аав ээж хоёр өөрийнхөө нэр дээр надаар зөвшөөрөл авалгүйгээр бүртгүүлээд авсан байсан. Гэрчлэгийг солиулаад. Яагаад юм болсон гэд би дотроо гомдоод ингэсэн чинь яасан одоо сургуульд орохт нь хүүхдийг одоо дахир дутуу ээжтэй аав нь хаяад явцсан гэдэг одоо сэтгэл зүйн дутуу мэдрэмж үүсгэхгүй тулд бит хоёр хүүхдийг чинь ингээд өөр дээрээ авцсан юм а гэдэг тайлбарыг хийж исэн. Тэгэхэд би яах вэ? Миний хүүхдийг ийм хэмжээнд одоо үндсэндээ барыг булааж дээрэмдэж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авч ирсэн. Тухайн үед эцэг эхийн маань сэтгэл болвол надаас булааж дээрэмдэж гин гэж биш. Намайг одоо хүүхдээ асрах чадваргүй боллоо. Миний хүүхдийг одоо дутуугийн мэдрэмжтэй өсгөхгүй тулд хийсэн одоо зөв сэтгэлтэй ийм л үйлдэл байсан билээ л дээ. Тэгэхэд би тэр үед намайг одоо хөл дээрээ босно гэдэгт итгэж чадаагүй штэ гэдэг сэтгэлийн шарахыг би авчихсан, явж исэн. Тэр чинээгээрээ би яг амьдралд тэмцэж явсаар байгаад өнөөдрийн энэ саран туяаг юу яасан тэ дахир дутуугийн тэрэгэнцэр дээр 2 дугуй гараа яха алгыг одоо эвэрштэл нь эргүүлээд явах хэвээр хувь тавилангаас би өнөөдөр яг марафон гүйж чаддаг, уулын цанаар гулгаж чаддаг тэ 7 хоногт 1 цагийн дотор одоо
1.5 км-ийг сэлж чаддаг ийм одоо спортлог эмч бүсгүйг тий бүтээн босгож чадсан юм а гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр зэрэг миний амьдралын энэ түүхээс харахаар зэрэг бид нар ерөөсөө сэтгэл дотроо л буугаад өчтдөг. Сэтгэл дотроо л би эмч нарын үгэнд ороод тий намайг харж байгаа тэр олон өрөвдсөн хайрлсан одоо тэр нэг тийм сонин харц та нар одоо төсөөлж гинүү яаж гин тий тэр харцтай эвлэрээд явж исэн болвол би өнөөдөр тахир дутуугийн одоо тэрэгэн цэр дээр юу яасан өнөөдөр би өөрийгөө ялсан хувь тавилангаа гартаа авсан түүхийг яриад сууж явах биш маш гонигтай би одоо тэдэн онд аваарт ороод нэг жолоочод гомдчихсон тэ тэр хооронд тэндээс өнөөдрийн хүртэл одоо энэ 20 30 жил хідэн ч хүнд гомдож хідэн ч хүнд яах вэсийн те ийм одоо хувь тавилангаас би өнөөдрийн энэ хүчтэй хүнийг бүтээж чадсан байна гэдгийг хэлэхээр зэрэг та бүхний өнөөдөр байж байгаа нөхцөл байдал те өнөөдөр хэрвээ өвчтөө байсан ч тэр өнөөдөр гэр бүл одоо харилцаа тааруухан салахад бэлэн эсвэл салчихсан тийм ээ өнөөдөр хүүхэд нь өвчтөө эцэг эх нь өвчтөө ийм одоо байж байгаа нөхцөл байдлуудыг бид нар өөрөөсөө хүчийг хайснараа тэр хүч бидний дотор байдаг гэж яриад байгаа тийм тэр хүч бидний дотор байдаг гэдгийг би өнөөдөр үндсэндээ баталчихсан гадна талаас тэр хүчийг найдах, гордох, худалдаж авах гэж оролдох тийм ямар нэг байдлаар одоо хин нэгэн хүнд эсвэл ламд бөөд итгэл найдвараа алдахгүйгээр итгэлээ өгөөд дараа нь бид нар яг хуу найдаад сууж яхад тэр нь алдагдсан байдаг байхгүй юу тэгээд яг хуу хувь тавилан л ийм пэйжтэй гэд ингээд нэг тийм цөхөрсөн хүлээн зөвшөөрлөөр дуусгах биш би энийг бүтээж чадна би энийг хүрч чадна гэдэг энэ итгэл бол гайхамшигыг бүтээж чаддаг юм а гэдэг одоо уриалга дуудлагыг та бүхэнд сонсгох гэж ингэж ярьж байна. За дараагийн нэг юм нь болохоор зэрэг мэдээж тэр үед бас зарим нэг одоо хувь процентоор тэр одоо хохирогч дүртэй би өвчтэй би нуруу хугарсан тийм ээ хүнд ажил хийж болохгүй юу гэдгийг ийм байдлаараа би бас зарим нэг процентэнд байсан ажил дээрээс надаа одоо хөдөлж хийдэг ажил биш одоо суудаг ажил буюу хүлээ авахын стор нээж хүмүүсийг хүлээж авдаг ийм ажлыг хийж исэн. За эндээсээ эхлээд би жин нэмж эхэлсэн. 96 хил болтлоо би жин нэмжсэн. За хувь тавилангаа гартаа авч эхэлснээрээ би 96 хилээс би 57 хил болтлоо 30 эдэн хилийг хасаж чадчихсан. Тэ 57 хил болтлоо 39 хилийг хасаж исэн санагдаж байна тэ. 57 хил болтлоо би жингээ хасаж чадчихсан. За дээрэс нь би нөгөө 2 гартаа 500 грамм буюу нийтдээ 1 кг-аас илүү ачааг өргөхийг хориглосон байсан одоо эмчнэр тэгээд дээрэс нь одоо хүүхэд төрүүлэхийг хориглосон хүүхэд төрүүлнэ гэдэг нь угаасаа нуруунд ачаалал өгнө тэгэхээр зэрэг энэ асуудал бол ерөөсөө байж болохгүй жирэмслээс сэргийлэх одоо спираль энэ тэр юм юу яах хэрэгтэй гэ. За тухайн үедээ ч бол энэ хүүхэд төрүүлэх гэдэг асуудал надаас хол байсан. Ягаад гэвэл одоо нөхөр маань хэвтэрт байж байгаа хугацаанд хаяа явцсан. Үндсэндээ би ганцаараа тэмцэж ягаад гэвэл надтай хамт тэмцэх хүн байхгүй. Ойр тойрныхан маань бүгд яг уу. Надад туслаад өрөвдөөдөл байхаас биш аль хэзээний одоо тахир дутуу гэдгийг маань хүлээн зөвшөөрсөн явж исэн. Би л дотроо хүлээн зөвшөөрөөгүй. За тэгээ хөл дөрөө босоод ирсний дараа хүн л юм чин, залуу л юм чин тийм ээ. Хүнтэй найзалж үерхийг хүснэ. Хүн л юм чин нөгөө секси хийхийг хүснэ. Нөгөө жирэмсэн болчихъя гэдэг айдас. Сүүлдээ би ерөөсөө хүүхэд төрүүлнэ гэдэг дээр яагаад би байцээ. Ганц хүүхэд төрүүлснийг маань аав ээж булаагаад авчлаа тий. Одоо би тэгвэл өөрөө хүүхэд төрүүлж аавна гэд. Би зориг гаргаад шийдвэр гаргаад би 2 удаа жирэмслээд 2 сайхан хүү төрүүлсэн. Намайг нурууны ийм гэмтэлтэй байсан гэдэг тэр түүхийг эмчнэр ягаал жирэмсэн болохыг ерөөсөө эхний хориглож исэн жирэмслэлтийг таслана гэд эхний хүүхдтэр. Одоо үндсэндээ бол 2 дахь хүүхдэлтэй тий. Тэн дээр хориглож исэн. Тэгэхэд би ерөөсөө үгүй гэж зүтгээд би өөрөө энийг хариуцна гэдэг гарын үсэг зураад би эмэгтэйчүүдийн эмч дээрээ одоо хүүхдэд тэр одоо шийдвэрийг гаргаж исэн.
Тэгээ хоёр хүүхдээ би өөрөөрөө төрөөд одоо кисүрээр биш те өөрөөрөө төрөөд ингээд төрүүлж исэн. Хоёр дахь жирэмслэлтэй буюу үндсэндээ бол гурав дахь жирэмслэлтэй би бүгдийг нууцсан. Ерөөсөө эмчид үзүүлээгүй. Яг тэгвэл нь дахиад нөгөө гунигтай түүх, нөгөө л нэг болохгүй, нөгөө л нэг өөрийгөө бодсонгүй, амиа бодсонгүй гэдэг ийм байдлуудыг сонсно гэдгээсээ болоод би хоёр дахь хүүхдээ жирэмслэлтэн дээрээ би ерөөсөө нуучихсан. Тэгээ нууж явж байгаа л бас ерөөсөө төрхийнхөө өмнөх өдөр эмнэлэгт очиж хэвтээл. Тэгээ хоёр хүүхдээ төрүүлж яхад манай эцэг эгч дэргэд байгаагүй одоо нөхөр гэж хүнч дэргэд байгаагүй би өөрөө яг юмаа бэлдэж очиод төрөхтөр стороо нээлгүүлж гэвтэл тэгэл төрөөл маргааш нь би төрчихлөө надаа нэг шүлд өхүүлээд ирэх арга байна уу гэдэг утас гэрлүүгээ зохиж нэг шүл авч исэн. Нэг юун дээрээ би гүр гэрт ч хүн байхгүй би найз хүүхнлүүгээ утастад надаа нэг шүл хийгээд ирээчээ гэд. Ингээд үйж исэн. Үнэхээр зэрэг ерөөсөө хүндтэй тэр надад тусалсангүй энэ надаа ингэсэнгүү гэх ямар ч үгүй яг хүн өөрийнхөө хувь тавилан өөрөө яаж зурхыг хүсэж гин үү тэрийгээрэл үйлдэлүүдээ хийгээд шийдвэрээ гаргаад үйлдэлүүдээ хийгээд ирэхээр зэрэг чамд чадахгүй юм гэж байдаггүй юм а гэдгийг би өөрийнхөө амьдралаар баталж чаад ингээд байж байгаа хүн байгаа аахгүй юу. За тэгээ дараа нь яаж юм гэхээр хоёр нялх хүүхэдтэй яаж энэ удууд хийжэнэ тэгээд дээрэс нь нуруу би нөвчтэй бла 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 гэдэг юмнууд чинь үргэлжилсээр л байгаа. Би тэрнийг сонсохгүй тулд би хоёр хүүхэдтэй нэг баг хүүхэдтэй 2хан сартаа багт нь хоёр нялх хүүхдээ аваад би Эрдэнэт рүү нүүж исэн. Тэнд очиж нэг өрөө байр хөлслөөд тэнд очиж би хүн эмчлэх ажиллаа хийгээд мөнгөө олоод би хоёр хүүхдээ харах одоо няня хөлслөөд тэгээд дөрүүлээ тэнд амьдраад бүтэн жил болчиход би намар нь нүүж ирж байна. Ямар нь нүүжрээд би ажилдаа орж исэн. За дараа нь яг гэхээр зэрэг энэ хоёр хүүхдийн ирээдүйг яах вэ гэдэг ийм одоо бодол миний сэтгэлд байж исэн. Яг тэгвэл Монголд нэг ганцхан их эмчийн цалингаар хоёр хүүхдийг за том хүүхдээ болохоор би өөр ингэж тооцохгүй байгаа даа штэ. Яг тэгвэл нь яг төрүүлээд одоо эцэг ихтэй алдчихсан гэдэг гомдолтой явж исэн хүн байхгүй юу тийм ээ. За тэгэхээр зэрэг энэ хоёр хүүхдийнхээ ирээдүйг яах вэ гэж бодоод би 2007 онд Эрдэнэтээс нүүж ирснийхаа дараа одоо Чех улс руу хурж нүүж ирж ажиллах энэ шийдвэрийг гаргасан. Мөн л энд хүрээд ирэхэд надад таних хүн нэг ширхэгч байгаагүй. Ажлын гэрээ гаргаж өгсөн нэг танихгүй охин одоо төмөр замын вокзал дээр намайг тосож аваад ажил хийх үйлдвэр дээр минь аваачиж хүлээлгэж өгч исэн. За тэгэл хоёр хүүхдээсээ хол жил хэрэгтэй би амьдарж исэн. Тэгэхэд одоо маш олон хүмүүс ийшээ тийшээ одоо цагаачилж нүүж исэн. Би болохоор хоёр хүүхдээ араасаа албан ёсны бичиг баримттай авах үүрэгтэй гэдэг одоо тэр шийдвэрийнхээ үүднээс хаашаач одоо явах боломж байхгүй. Цалин мөнгөний одоо байдлыг хөөсөн болвол би Швед рүү, Франц руу, Австри руу, Швейцар руу цагаачлаад явах боломжууд зөндөө байсан. Зөндөө олон хүмүүс алхах нь алхаад тэгээ мөлхөх нь мөлхөөд хил даваад гараа явж исэн. Тэгэхэд би хоёр хүүхдээ л харлаад цагаачлаа явчих юм бол би хүүхдүүдээ авч чадахгүй гэдгээсээ айгаад би яг үндсэндээ сарын 66 долларын цалин дээр тисэж хоёр хүүхдээ авах хүртэл би өдрийн 3 ажил хийж ингэж тэмцэж гэдэг юм уу те тэгж явж исэн. Би парагийн шал хүртэл угаагаад те манай найз хэлж исэн. Алтан гартай эмч байсан чинь алтан парагийн шал угаадаг болоо юу да гэж надад ярьж исэн. Тэгэхээр зэрэг энэ бүгд маань миний өөрийн хувь тавилангаа зурсан зураг маань юм байна. Энэ бүгдийг би шийдвэр гаргаад өөрөө хүсээд үйлдээд хийсэн учраас би хинд ч гомдохгүй эцсийн бүлэгт эндээс үүссэн амжилт болгоноороо бахархах, алхам бүрдээ талархах ийм одоо боломжит түүхийг бүтээж хад байж гин. За энд хурж ирээд хоёр хүүхэдтэйгээ эхний ээлжинд бас мэдээж те одоо байнгын амьдрах бийд байгаагүй ажил те өглөө 4 цагт босоод нэг хүүхдээ айлд хөргөж өгч харуулад нөгөө хүүхдээ цэцэрлэгт нь хөргөж өгчхөд 6 цаг гэхэд хэзээний ажил дээрээ хүрээд ирчихдэг. За тэгээд өглөө 6 цагаас 10 цаг хүртэл нэг ажил хийчихэд 10 цагаас оройны 7 цаг хүртэл хоёр дахь ажлаа хийчихэд оройны 7 цагаас үндсэндээ хүүхдүүдэд цуглуулж аваад нэг 7-аас 8-ийн хооронд гэртээ ирэнгүүтээ 8 цагаас шөнийн 11 12 хүртэл одоо өөрийнхөө нөгөө
барай массаж зүгээ тавьдаг. Намайг 8 гээл хүүхдүүдэд цуглуулж аваад гэртээ хүрээд ирэхэд үүдэн дээр үйлчлүүлэгч нар очрлоо зогсчихсон. Зүү тавиулах гэсэн, барай хийх гэсэн, бомб тавиулах гэсэн, хануур хийх гэсэн ингээд жагсаад үйж идэг. Хоёр хүүхдтэй нэг хам хум нэг хоол зуурч өгөөл нөгөө хүмүүсээ эмчлээл шөнийн 11 12 хүртэл ажилдаг. Ингээд би өдрийн 3 ажлыг хийж хоёр хүүхдтэйгээ зүтгэж тэмцэж явсаар байгаад өнөөдөр миний хамгийн бага хүү маань үндсэндээ 19 настай. Сая жолооны үнэмлэхээ авлаа. Дараагийн хүү маань 20 настай. Жолооны үнэмлэхээ 2 жилийн өмнө авсан. Өнгөрсөн жил гэхэд одоо өөрөө жил гарan ажил хийж мөнгөө цуглуулсаар байгаад сая 2024 оны төгсгөлөөр гэхэд те юу яалаа. Цоо шинэ одоо Toyota гэдэг маркийн машиныг үйлдвэрээс нь захиалаад авах хэмжээний ийм одоо чадaltaй хүүхдийг би болгоод тавьсан. Өөрөө өөртөө хөрөнгө оруулагч ийм хүүхдийг бүтээгээд амьдралд гаргаа тавьчихсан байж байгаа. Энэ бүгд маань үндсэндээ миний одоо эхнээсээ хувь тавилангаа гартаа авч зүтгэж хөдөлмөрлөж ирсний маань үр дүн юм аа. Түүнээс биш би хин нэгэнд үндсэндээ найдаад хин нэгнээс гордоод тэр туслах болов энэ ингэх болов тэгчгэл яах бол гэж ингэж одоо айж суугаагүй юм маань үр дүн юм аа гэдгийг та бүхэндээ хэлэхэд үнэхээр таатай байна. Тэгээд миний энэ бяцхан түүх та бүхэнд маань одоо жоохон ч гэсэн сэтгэлийн дэм болсон байхаа гэж найдаж байна. За тэгээд манайхан миний түүхээс асуумаар яг илүү сонирхолтой байсан хэсэг нь танд юу вэ нөө? Тэгээд асуулт байвал нь чатан дээр нэгдүгürt бичээрэй. Хоёрдугаарт гуравдугаар хэсгийн буюу асуулт хариултын хэсэг дээр бас микрофоноо тавиад асууж болно шүү гэдгийг нээлттэй орхиё. За. Яг зөв гайхалтай. Таад маань нэгийг бодож хоёрыг тунгаасан бидтэй тий. Тэгэхээр хүн болгонд ямар нэгэн байдлаар одоо энэ сарай эмчийн хилдэг энэ түүх нь эрүүл мэндтэй холбоотой, өөрийнх нь хувийн амьдралтай холбоотой байгаа хэдий ч гэсэн яг хүн болгонд тулаад ирэхэд иймэрхүү зам, энэнтэй төстөө түүхүүд бол зөндөө байдаг. Гэхдээ тухайн зүйлүүдээс бид нар суралцаад явах нь зөв гэдэг болохоос биш. Тэр тухайн үеийн үйл явдалтай гомдоод цөхрөөд хин нэгэндээ тий одоо хүлээлт үүсгээд байна гэсэн үг үрдөөсөө биш юм байна. Одоо хүртэл бид нарын 1 минутын өмнө хэлсэн зүйл өнгөрсөний үйл явдал болж хувирч байгаа гэсэн үг. Тэгэхээр яг одоо хэлж байгаа зүйл маань маргаашийн буюу одооноос 1 минутын өмнөх таныг биднийг бүтээж идэг юм аа гэдгийг хэлээд байна те. Тэгэхээр за түүхээ ярьсан сарай амчтэй баярлалаа. За хэдүүлээ одоо дараагийн 2 дахь хэсэгтээ шилжиж та хэд маань ингээд сонсож байгаа үедээ яг бодогдсон асуумаар байгаа зүйлсүүдээ комент хэсэгтээ бичээд яваарай за. Тэгэхгүй бол яг сүүлдээ заримдаа мартчихдаг. За 3 дугаар хэсэг дээрээ хэдүүлээ гараа өргөд ч юм уу микээ тавиад шууд асуултуудаа асуугаад явах нь шүү. За дараагийн хэсэг болохоор та хэд маань бүгдээрээ бэлэн байгаа штэ тий. Дэвтэр бол бэлдсэн. Өөр дээрээ юг өөрчлөх хэрэгтэй байна вэ гэдэг энэ асуултанда хэдүүлээ нэг хитгэн үгээр ч юм уу хариулт гараа за. Та өөр дээрээ юг өөрчлөх хэрэгтэй байна гэж саяны түүхийг сонсоод ботсон бэ? Юг өөрчилжвэл за би дараагийн шатанда гарах юм байна гэдэг дээр те бид нар заримдаа бодоод идэг. Өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойгоор нь яг боддоор нь үнэлчихэд маргааш хаана хүрэх вэ гэдгийг одоо зурдаг гэсэн үг. Тэ? Тэгэхээр өнөөдөр хаана байгаагаа мэдэхгүй бол маргааш хаашаа очихоо мэдэхгүй гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр саяны түүхээр дамжуулаад өөр дээрээ юу өөрчлөх хэрэгтэй байна вэ гэвэл танд ямар нэгэн сөрөг бодол ч юм уу сөрөг зан үйл ч юм уу аль эсвэл би энийг ер нь хийж чаддаггүй штэ гэдэг жишээ байсан уу? Тэгвэл тэр зүйлийг би энийг өөрчилчихвэл болох гээд байна. Би одоо хүмүүсийн өмнө гараад үг хэлдэг болчмоор байна. Энэ ч гэсэн ялгаа байхгүй тий? Бүтээж болдог зүйл гэсэн үг. Иймэрхүү жижиг алхмуудаар бид нар өөрсдийнхөө хувь тавилангаа зурна. Тийм ээ? Тэрнээс биш нөгөө унжаад байхаар унаад ирээсэ гэд амаа ангаагаад хөвтөх юм бол юу ч ирэхгүй үсттэй. Бурхан тэнгэр
Одоо ямар бид нарын шүтдэг шашин байна. Аль нь ч байсан ялгаа байхгүй. Бид нар гараа хөдлөхөөс нааш Бурхан Тэнгэрч бид нарыг харж үздэггүй шүү дээ. Яг тэр зүйлийг л бид нар хийх гээд байна. За хэдүүлээ бичээд агараа. Чатан дээр бичсэн ч болно шүү. За дэвтэр бал бэлдээгүй гадуур дотор явж байгаа нөхцөл нь бүрдээгүй бол шууд чат одоо юуныхаа чат хэсгээр бичээд тавьчаарай. За өөр дээрээ юг өөрчлөх хэрэгтэй байна вэ? 1 юм, 2 юм, 3 юм, 4 юм, 10 зүйл бичсэн ч болно. Их байх тусмаа бид нарын өөрчлөлт, бид нарын амьдрал, сайн сайхан амьдрал тэр хэмжээгээр хурдан бөгөөд үр дүнтэй болно гэсэн. За, 2 дахь хэсэгтээ хэдүүлээ тавтаа морилъя. За, хувь тавилангийн зураач гэд нэг жилийн дэмжих хөтөлбөр маань ер нь жирийн нэг энгийн нэг сургалт өрдөөсөө биш. Сургалт биш, хөтөлбөр. Сургалт хөтөлбөрийн хоорондын энэ хоёр үг хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай байд юм аа. За энэ дээрээ жишээлбэл хувь хүний амьдралыг оронгоорон эргүүлэх эд шидийг шингээсэн онлайнаар дэмжих дасгалжуулалтын хөтөлбөр юм аа гэж байгаа тийм. Тэгэхээр энэ нь яг юу гэсэн үг юм бэ? Гэвэл бид нарын саяны нөгөө нэг буруу итгэл үнэмшлүүд ч юм уу, аль эсвэл хүүхдтэй орилж хашгирдаг зан авир ч юм уу, арх удаг эхнэртэй нөхөртөө, аавда ээжтэй байвал тэр хүмүүстэй хэрхэн харилцдаг вэ гэдэг арга замыг одоо техникүүдийг гэх юм уу, аль нь зөв юм бол, аль нь буруу юм бол заримдаа нэг шийдвэр гаргахад хүртэл бид нар маш олон цагуудыг түүнд зориулаад цаг хугацаагаа ирж хүч энерги алдчихийдэг тийм ээ. Тэгвэл тэр цаг хугацааг өөр зүйл дээр өөрсдийгөө бүтээн байгуулах зүйл дээр зориулах нь чухал юм аа. Тийм учраас тэр цаг хугацааг хэмнэхийн тулд тэр эрчим хүч энергийг өөртөө хадгалахын тулд байгаамаа. Тэгэхээр дасгалжуулалт гэдэг маань тухайн хүн юун дээр алдаад байгаа юм бэ? Юун дээр гацаа нь үүсээд байгаа юм бэ? Юунд баригдчихад байгаа юм бэ гэдэг дээр одоо нэг талаар онцлогоо хийнэ гэсэн үг. Онцлогоо хийгээд тэр хүнийг арай зөв зам руугаа чиглүүлж өгнө. Тэрнээс биш тухайн хүний амьдралыг бид нар зурхгүй шүү дээ. Зурх боломжгүй. Бид нар бурхан биш те. Тэгэхээр чиглүүлж өгнө. Та энэ зүйлийг анхаарахгүй байгаа юм биш үсттэй. Аль эсвэл энэ дээрээ нэг та арай өөр итгэл үнэмшилтэй байгаад байгаа юм биш үсттэй. Тэ? Таны хандлага өөр байж магадгүй байгаад байна. Энийг арай өөр замаараа хийвэл арай өөр үр дүнд хүрнэ штэ гэдэг тийм чиглүүлгүүдийг өгдөг гэсэн үг. Өөрийнхөө хувь тавиланг бол хүн өөрөө зурна. Тэ? За энэ дээр хичээлүүд дээр дасгал ажил өгөгдөнө. Одоо бид нар их сургууль сурахад 4-5 жил сурлаа штэ. Тэгэхэд өөрөөсөө онолол үзээд идэг. Ажил дээр гарсан эхний өдрөө юу ч мэдэхгүй. Нөгөө сурсан 5 жилийн мэдлэг боловсрал хаана байгаа юм? Байхгүй болсон. Зүгээр онолол үзээд идэг, ямар ч практикал дасгал байхгүй. Монголын ихтэй сургуулиудад тийм тоноглогдсон төхөөрөмжтэй практик хийх, аль эсвэл дадлах, хичээл явуулах тийм одоо лаборатори гэх юм уу, тийм зүйл өрөөсөө байхгүй. Би лав болж хараагүй. За нэг хідэн урвалжуудад нэмж хасаал тэгэл өрөөсөө л тэр онлоол чийжлэнэ. Тэ? Атом, электрон, протон аль эсвэл тэр амин хүчлүүдийн томьёонуудаа л чийжлэн штэ. Өөр юу хийх юм? Тэ? За тэгэхээр тэр урвалжуудыг ингэж нэмд хасахад хүртэл тэр нь үнэтэй байдаг учраас оюутан болгон дээр тэрийг ашиглуулдаггүй. За энэ дээрээ би дааж өөрөө суралцсанаа гэсэн үг. Амьдрал дээр шууд практикал хэрэгжүүлэх боломжтой. Учир нь бит хоёрын алдаж онж явсан тэр цаг хугацаанаас дээр нь 4-5 жилийн хугацаанд маш олон хүмүүстэр одоо сараа эмчийн хувьд бараг 2000 төгссөн баха тий. Шивнартаа чиглүүлж явсан одоо менторлол хийж явсан та байгаад байна тий. За миний хувьд нэг 1000-ын нанд санал баг шиг байна. За тэгэхээр
Амьдрал дээр практикал гэдэг маань таныг үе дахгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүн болгонд амьдрал дээр ямар нэгэн гацаа бэрхшээл өрөөсөө үүсээд идэг байхгүй юу? Одоо манай охин 12 настай. Тэгэл яг нөгөө шилжилтийн насан дээр ирэхэд хүртэл цагаан ашаа болдоггүй. Ингээл орлоол гал шиг асаад байгаа байхгүй юу? Өмнөх жилийн манай охин өрөөс өөр болцсон байгаа. Тэгэхээр би өмнө бэлтгэгдээгүй байсан бол энэ зан аашин дээр яах ёстой байсан бэ гэхээр урд урдаасаа тэрсэлдэх байсан байгаа байхгүй юу? Одоо бодоод исэн чи яг тийм. Одоо би охиноо хүлээн зөвшөөрсөн. Энэ нас нь ирсэн. Би дээр нь ийм процессыг явагдаж байгаа. Зан ааш дээр нь тэгэхээр ийм үйлдэлүүд гаргана гэдгийг мэдээд байгаа учраас урдаас нь төлөвлөөд тэр хүүхдийн урдаас би хэрэлдэхгүй гэсэн үг. Одоо хэрэлдснээрээ өсвөр насны хүүхдүүдтэйгээ уулзраа олохгүй байгаа хэдэн мянган эцэг эхчүүд байгаа штеп. Тэрнийхээ түрээ бид нар ойлгоогүйгээс үүдэлтэй байд юм а гэдгийг бас хэлье те. Тийм учраас яг практикал үйлдэл дээрээ таны амьдрал дээр яг харилцаан дээр юм уу тий хосын харилцаан дээр юм уу мөнгөн дээр юм уу аль эсвэл хувь хүний өөрийнх нь тийм үзэл бодол дээр юм уу нэг гацаа үүссэн байдаг аахгүй юу? Яг тэрнийхээ арга барилыг гарах замыг нь олж чиглүүлж өгнө гэсэн үг. За ийм хөтөлбөр ярих нэ. За дараагийн зүйл дээр энэ хөтөлбөр тэгвэл хинт тохиромжтой юм бэ гэж бодож иж магадгүй. Би надад тохиромжтой юм болоо миний асуудлыг шийдэж өгч чадах болов гэж иж магадгүй тийм. За тэгвэл өөрийн мөн чанараа танихыг хүссэн хүмүүст. За ингээд өөрийн мөн чанараа танина гэдэг маань ингээд ерөнхий байгаад байгааз ерөнхий. Бүхэл бүтэн та одоо 20 настай, 40 настай, 50 настай, 60 настай, 80 настай байг хамаагүй энэ цаг хугацаанд өөрийнхөө мөн чанараа бүтээж ирсэн. Гэхдээ түүнийг анзаараагүй. Хамгийн түрүүнд хэлсэнтэй 3 үг байгаа шүү дээ. Анзаарах, мэдрэх, өөрчлөлт ирнэ гэдэг. За тэгэхээр энэ өөрийнхөө мөн чанарыг танина гэсэн үг. Би яасан үедээ ямар нөхцөл байдал тулсан үедээ ийм хариу үйлдэл үзүүлд юм бэ? Үүнээс болж би ямар мөн чанартай байгаад байгаа юм бэ? Гэдгийг таньж мэднэ гэсэн үг. За тийм хүмүүст тохиромжтой байдаг бах нэ. Хиний миг нээлттэй байгаа юм бол тоо. За өөрийгөө ойлгох ухааныг суралцсан. Өөрийгөө ойлгох ухаан. Яг үнэндээ бид нар хэн нэгнийг битгий хэл өөрийгөө ч гэсэн заримдаа ойлгодоггүй. Ойлгохын тулд хичээгээл яваад байгаа. Тэгсэн мөртлөө нэг л болохгүй. За тэр болохгүй байгаа шалтгаан нь юу юм гэж бодож ивэл бидний нөгөө нэг өнгөрсөн амьдралыг одоо болтол зуураад нуруундаа үүрээд яваатай холбоотой. Өнгөрсөн амьдрал гэхэлэр юу юм? Саяны түүхийнхаа эхний хэсэг дээр ярьсан нөгөө аав ээжтэй гомдсон гомдол тэрийгэ нуруундаа өөрсөн чирээ яваад байгаа байхгүй юу? Өнөөдрийг хүртэл гэсэн үг. Тэ? Аль эсвэл намайг төрөө дэмлэгт хөвтөж хахад ганц аяг тавг шүл хүргэж өгсөнгөө охин минь яаж ийн? Төрсөн үү, амарчсан уу гэж асуугаагүйд нь гомдож байгаа тэр гомдол хүлээлт тэр болгоныг чирээ яваад байгаа гэсэн. Энэ болгоныг бид нар ойлгохгүй. За энийг ойлгосон үедээ эн чинь өнгөрсөн үе юм биш үү гэж хүлээн зөвшөөрөөд одоо би яах ёстой юм бэ? Энийг цаашдын 10 20 жилд би дахиад чирсээр байх юм уу гэдэг ойлголтыг өөртөө хэрэгжүүлнэ гэсэн үг. За дотоод нууцаа нэ. Сая хэлсэнтэй хүн болгон дотор дотоод нууц гэдэг зүйл байгаа. За тэр нь нууц өрдөөсөө биш. Нууц гэд нэрлээд байгаа зүйлийн дотор нууц өрдөөсөө байдаггүй юм билээ. Тэр нууцын ард ямар зүйл нуугддаг вэ гэхэлэр энгийн алхмууд байдаг. Энгийн алхам. Эхний шатаар гарч иж 10 дахь шатанда бид нар хүрдэг те. Шууд 10 дугаар шатан дээр очтгүй. Яг тэрнтэйг адилхан эхний шатыг яаж хэрхэн гიშгэх вэ гэдгийг заадаг л гэсэн үг. Нэг талаар энгийн мөртлөө амьдралд ойрхон зүйлсүүд. За саяны уурлаад байгаа штэ. Охин чинь чиний урдаас ингээл хэрэлдээд штэ. Тэгэхээр яах ёстой юм бэ? Гэж иж магадгүй байхгүй юу? Тэ?
Аль эсвэл өнөөдрийн миний олж байгаа энэ сард олж байгаа сая төгрөг надад өрөөсөө хүрэхгүй байна. Байрны мөнгөндөө 150 мянган төгрөг өгчдөг. Үлдсэн 850 мянгаар би амьдарч чадахгүй байна шүү дээ. Гэдэг гацаа байж болно шүү дээ. Ялгаа авахгүй надад ч гэсэн яг тийм гацаа байсан. 14 жил нэг компанид ажиллахдаа миний салин 970 мянган төгрөг байсан. Тэрнээс хэтэрдэхгүй. За нэмэгдэвэл нэг 30 төгрөг л нэмэгдэнэ. 30 мянган төгрөг. Тэрнээс дээш гардаггүй байсан шүү дээ. Тэгээ 14 жилд яагаад миний салин гэд нэг газараа гаццсан бэ гэдгийг би ойлгоогүй, ухаараагүй. Тэр цаг хугацааг өнгөрөөсөн баггүй юу? Тэрийг л товчлох замыг л зааж өгдөг гэсэн үг. За үн цэнэ тодорхойлох. Та ямар үн цэнтэй хүн юм бэ? Хүн болгон үн цэнэ мэддэггүй юм. Байнга л өөрийнхөө сул тал дээр л төвлөрцөө явж идэг. За тэр үн цэнийг нь тодруулаад гаргаж ирнэ. За итгэлийн саваа дүүргэнэ. За итгэлгүй байгаа учраас хүний урдаас үгүй гэж хэлж чаддаггүй. Түрүүн надаа Астанад амьдардаг миний бэр ихч мессеж чиж л та зөндөө бичсэн л дээ. Гэхдээ тэр хүн ч гэсэн болохгүй байгаа даахгүй юу? За Монголд дахиад шинэ юуны бизнес очсон. Туркийн одоо MLM бизнес очсон. Тэрэн дээр чи ажиллаад гачээ. Гэв бичээд байгаа байхгүй. Үгүй тэр миний ажил биш. Би хийдэг байсан бол аль хэдийн хийчих байсан. Би өөрийнхөө ажлаа олцсон байгаа байхгүй юу? Олцсон хүн ингээд өөртөө итгэлтэй байдаг. Баярлаа. Надад санал тавьсанд танд амжилт хүсье. Гэхдээ миний хийж чадах ажил бишээ гэдгээ тайлбарлаж хэлж байгаа байхгүй юу? Зарим хүмүүс яах нь вэ? Тэр ажлыг MLM ажлыг надад тохирох юм уу, тохирохгүй юм уу? Одоо тэр MLM ажил болох нь хүн болгонд тохироод идэггүй. За тохирсон бол тэрийг хийх арга зам шат дарааллыг мэдэхгүй гэдэг ч юм уу те зөндөө асуудлууд байна шүү дээ саана. Тэгэхээр үгүй гэж юусоо хэлж чаддаггүй. Би өмнө юусоо за хүний гомд очих юм болов уу гэл заал гэл нөгөө хитэн төгрөг тушааг нь за тэрийгэ тушаагаал тэгэл орчин. Тэгэл тэр нь хаягдана. Би хийж гин үү хийхгүй байх уу? Тэр өрөөсөө сонирн биш. Тэгэл би мөнгө алдаад яваад идэг. Тиймэрхүү зүйл дээр үгүй гэж хэлж чадахгүй, итгэлгүй байгаагаас болж би өөрийнхөө амьдралыг багалзуурдаад өөр өөрийгөө хорлоод байгаа байхгүй юу? Тийм бааз. Тэгэхээр итгэл гэдэг зүйл маш чухал байдаг. За өөрийн өгөгдлөө таних. Та ямар хүн юм бэ? Тэ? Өгөгдөл чинь юу юм бэ? Бурханаас заяасан тэ? Танд ямар өгөгдөл байгаа юм бэ? Та юунд авьяастай юм бэ? Та юуг хийхээр аз жаргалтайгаар хідэн цаг хамаагүй зориулаад хийж чаддсан бэ? Дургүй ажлаа одоо болтол хийсээр байгаа юм биш үсттэй. Над шиг 14 жил цалингаа нэмүүлж чадахгүй зүгээр л захирлуудаа долгоноод яваад байгаа юм биш үсттэй. Тэ? Яг энэ талаар л гэлнэ гэсэн үг. Өрөөсөө л амьдрал төр бодтой. За дараагийн хинт тохиромжтой юм бэ гэхлээр зүрх сэтгэлийн хүчээ ойлгох. Саяных нь болохоор нөгөө дотоод хүчтэйгээ яг адилхан. Гэхдээ дотоод хүч маань бид нарын оюун бодол тархиараа бодогдоод дараа нь үйлдэл болгож гаргаж ирдэг зүйл. Энэ зүрх сэтгэлийн хүч гэдэг маань нөгөө арга билег гэдэг шиг зүйл байгаа байхгүй юу? Дотоод хүч нэг талаараа аргын тал байдаг бол зүрх сэтгэлийн хүч бол бэлгийн тал. Энэ хоёр тэнцвэртэй байж ич бид нарын амьдрал бүрэнхий хэвээрээ одоо зөв урсдаг. Бүрэнхий зүйлэл ингэж өнхөрдөг гэдэгтэй. Дөрвөлжин болгочоод түүнийгээ өнхрүүлнэ гэвэл маш хэцүү. Энэ амьдрал дээр бид нар туйлдна. Одоо тиймэрхүү зүйлээс болж туйлдаад явж байгаа. Таад маань анзаарсан байх, ойлгосон байх гэж бодож штэ. Түрүүнээс хойш анзаарах мэдрэмжүүдээ бичээрэй хэлсэн те. Тэгэхээр энэ арга билег маань хосолж иж бид нар сайхан амьдралыг бүтээн. Тэрнээс биш бэлгийн талаар хитрхи яваад аль эсвэл аргын талаар хитрхи явах юм бол бид нар ер нь бол хэцүү дээ. Шууд хэлчих юм бол. За. Бэлгийн мэлмийг нэх. За энэ дээр юу байдг вэ гэхээр хэн нэгнийг ойлгох, нинжин сэтгэл гэдэг зүйл явагддаг. Хэн нэгнийг ойлгох, саяны үр хүүхдээ ойлгох, нөхрөө ойлгох, арх ууж ирсэн нөхрөө ойлгох. Энэ дотор бид нарын нөгөө нинжин сэтгэл гэдэг зүйл явагддаг.
Арх үж ирчээл өстой муухай үнэртэй байгаа аавыгаа ойлгох. Энээсээ л эхэлж байгаа юм аа. Айл болгонд одоо удам болгонд архичин хүн байж л байгаа. Бид нарын эргэн тойронд ч байгаа. Яг үнэндээ миний эргэн тойронд ч байсан. Миний аавч архи удаг байсан, ээж ч архи удаг байсан, миний нөхөр ч архи удаг байсан. Яг үндсэндээ явж явж энэ болгоныг би шалгаад ирсэн чинь энэ архи усан хүмүүстэйгээ таарсан хувь заяа маань үрээсээ надтай л холбоотой байсныг ойлгосон гэсэн үг. За, амьдралд өөрийн байр сууриа батжуулах. За, батжуулах маань нэг талаар бид нар ингээд те өөрийгөө ингээд ойлгочлоо. Гэр бүлийн хүмүүсээ нинжин сэтгэлээр хайрлчлаа. Дараагийнх нь өөрийнхөө байр сууриа батжуулна гэдэг маань итгэл нэмэгдээд ирсэн үедээ л нөгөө цалин нэмүүлэх, мөнгө, орлого нэмэгдүүлэх, нөгөө бэлгийн мэлмий маань нэгдээд ирэхээр хаана хөрөнгө оруулалт гэдэг зүйл байдаггүй. Олсон мөнгнөөсөө 5,000 ч хамаагүй хөрөнгө оруулалтандаа хийгээл тэр мөнгийг өөрөөр нь эргэлдүүлэх тэр хүчийг л хэлж байгаа гэсэн үг. Тэрийгэ батжуулж байгаа гэсэн үг. Одоо ингээд нэг хадгаламжийн данстай болоод ирэхээр хүн өөрийн ирэхгүй нэг итгэлтэй тийм мэдрэмж төрөөд ирдэ штэ. Таад маань мэдхүү. Хадгаламжтай байгаа хүмүүс маань тэрийг мэдтий. Тэр мэдрэмжийг маш хүчтэй авдаг байхгүй юу? Хаана хөрөнгө оруулахаа мэдэхгүй байгаа юм биш үсттэй тий. Энэ болгонд бүгд асуулттай. За тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо нийгэмд тэлээд эхэлдэг цаг үе маань эхэлдэг гэсэн үг. За хувь тавилангийн зураач болох одоо нөхцөл нь суурна. Бид нарын саяны жижиг алхмуудыг тавьсаар байгаа, дадлуудыг үүсгэсээр байгаад өөрийгөө ойлгосоор байгаа л энэ хувь тавилангаа бид нар өөрсдөө зураал яваад идэм биш үү гэдгийг ухаарах тэр ухаарл ирдэг. За үүгээрээ цаашдаа яах нь вэ? Одоо машиныхаа урд суугаал жолоогоо барьдаг хүмүүс мэдэн те. Хажуус одоо хаана явахаа мэддэг гэсэн үг. Хажуу суугаал ийшээ эргэж тийшээ эргэж гэдэг хажуудах хүн нь хэлж өгдөггүй үсттэй. Жолооч өөрөө мэддэг. Тэгэхээр амьдралын жолоогоо өөрөө атгаж болдог. Яг үнэндээ. Тэр захиалгыг бид нар бурхандаач тэнгэртэй ч одоо өөрсдийнхөө одоо шүтдэг шүтээндээ хэлж өөрийгөө илэрхийлнэ гэсэн үг. Илэрхийлнэ. Илэрхийлээгүй нэг ч зүйл таны амьдралд бий болохгүй. Энтэй санал нэг байна уу? Манайхаа. За яагаад оролцох ёстой юм бэ гэдэг дээр царай эмч маань. Яагаад бид нар энэ хөтөлбөрт оролцох ёстой юм? Яагаад бид нар өөрчлөгдөх ёстой юм? Яагаад бид нар хувь тавилангаа өөрснөө зурах ёстой юм? Өөрчлөгдөхгүй байвал амар байна штэ. Ингээл өдрөөс өдөрлөө шилжээл тийм ээ. Нэг тийм үгсэн загас шиг хөөд явж явах нь хүч шаардахгүй амар байна штэ. Хувь тавилан зурах гэж юм, жолоодох гэж юм гээл өдөр шөнөгүй тэгэж явах чинь надад хэцүү байна штэ. Би чадахгүй байна штэ. Гэт ингээд залхуураад гэдэг юм уу те. Тэгэхээр зэрэг бид нарын үндсэн төрж ирсэн хувь тавилан гэдэг юм уу. Одоо хүн болж төрсэн хувь тавилан маань болохоор зэрэг ерөөсөө аз жаргалтай амьдрах. Бид нар хүссэн хүсээгүй аз жаргалын эрэлд гарч идэг. Тэгэхээр аз жаргал гэдэг минь яг юу юм бэ гэдгийг бид нар ерөөсөө мэдгүй мөртлөөл би аз жаргалгүй байна. Би өвдөд байна. Би аз жаргалгүй байна. Мөнгөгүй байна. Өрөнд орчлоо. Би аз жаргалгүй байна. Хүүхэд үгэнд орохгүй байна. Би аз жаргалгүй байна. Нөхөр архиугаад байна. Зодоод байна, тэ? Би аз жаргалгүй байна. Аав ээжтэйгээ таарахгүй байна. Би аз жаргалгүй байна. Найз нөхөд намайг тоохгүй байна. Тэгээд аз жаргал гэдэг юмыг хайгаал энэ амьдрал энэ насаа үрж байгаа юм. Тэгээд сүүлд нэг аз жаргалгүй хүн л үгүй. Тийм байх. Тэгэхээр зэрэг үнэхээр чи аз жаргалын эрэлд яваад байгаа болов. Тэр аз жаргал чинь хаана байдгийг, яаж тэрэнд хүрдэг арга замыг үндсэндээ энэ одоо хөтөлбөрөөс олж аавна.
Хэрвээ чи мөнгөө хадгалъя, баян болъё. За бүр баяжгаа бай гэхэд нэг дуртай газараа аялцдаг тийм ээ. Нэг дуртай хоолоо аваад идчихдэг. Дуртай сэтгэл таарсан найзтайгаа нэг хүссэн ресторанд ороод нэг хоол идчихдэг. Жилдээ нэг удаа хөдөө эсвэл одоо аль нэг ойрын за бүр чадвал одоо Америк янз бүрийн төв алгасаад ингээд аялцдаг. Ийм баймир нь штэ. Даанч би мөнгөө цуглуулж чадахгүй байна. Яагаад? Яагаад гэдэг асуудал гарнаа та. Хүмүүс яагаад болоод байгаа юм? Биднэрт хувь тавилан гэдэг юм уу? Одоо нөгөө бурхан энэ орчлын ертөнцөөс өгөгдсөн хувь тавилан бол яг ижилхэн байдаг. Биднэрт ив ижилхэн яг уу чадваруудыг заяадаг. Тэгвэл хүн болгонд харилцаа адилгүй. Тэгвэл чамаг хоолоо олоод идэх тэр хэмжээний авиас чадвар те тэр юмыг өгчихсэн байж идэг. За хүн болгонд ижилхэн өглөө өдөр орой тэ өнөөдөр маргааш гэд цаг хугацааны хувьд ижилхэн өгөгдсөн байж идэг. Нар над дээр тусаад чам дээр тусахгүй байгаа биш байхгүй юу? Нар бид нар дээр ив ижилхэн тусаж байгаа. Нар туссаар байтал чи хүүтнийг мэдэрмээр байна уу? Эсвэл дулааныг мэдэрмээр байна уу гэдэг нь бид нарын дотроос шалтгаалж идэг. За дээрэс нь хоногийн 24 цаг хүн болгонд яг ижилхэн. Тэгвэл хоногийн 24 цагаа хин юу руу зарцуулж гинөө эсвэл зориулж гинөө гэдгээс. Хоногийн 24 цагаа өөртөө зориулж 8 цаг унтаж амрахгүй байгаа. Хоногийн 24 цагаас тодорхой хугацааг үр хүүхдүүдийнхаа одоо хайрыг үржүүлэхэд, үр хүүхдүүдийнхаа хайрыг төлөвшүүлэхэд зориулж чадахгүй байгаа бол хүмүүжилгүй нөгөө үгэнд ордоггүй ийм хүүхдүүд. Хоногийнхоо 24 цагийг чи Facebook ухаал хэрэгтэй хэрэггүй видео эсвэл солонгос сериал янз янзын юм эргүүлж үзэл хин хаана хідэн төгрөгөөр юм зарж гин үү энийг ч харж шунал хөдлөөл тэрийг ч харж шунал хөдлөөл ингээл байж гин үү эсвэл хоногийн 24 цагийнхаа тодорхой хугацааг чи гүүхэд зориулж гин үү йога хийхэд зориулж гин үү бясалгахад зориулж гин үү эсвэл суралцаад өөрийгөө хөгжөхөд зориулж гин үү эсвэл эрүүл хооллох жор суралцаад байж гин үү эсвэл эрүүл хоолыг бэлтгэх тэр одоо жорыг өөртөө бүтээгээд байж гин үү энэ бүгдээс ч шалтгаалаад бид нарын тэр нөгөө аз жаргал эрүүл байх амар тайван байх гэдэг бүх юм чинь шалтгаалаад байдаг. Тэгэхээр яг хоногийн 24 цаг хүн болгонд ижилхэн байхад яагаад саран туяа гүүж амжаад байгаа эрүүл хоолой хийж идэж амжаад байгаа юм. Тэгээд дээрэс нь яагаад хичээл сургууль өгж амжаад байгаа дээрэс нь яагаад бизнесээ хийж амжаад байгаа яагаад дээрэс нь хүүхдүүд нь үгэнд нь ороод хүүхдүүд нь аль хизээний 20 настай хөрөнгө оруулагч болсон явж байгаа. Би 18 настай хөрөнгө оруулагч хүүгээд 2 жилийн өмнө биччихсэн. Одоо 20 настай гэд бас хүүгийнхаа амжилт дээр бахархаж бичмээр санагдаад бас амжихгүй л яваад байгаа. Тэгэхээр зэрэг зарим хүмүүсийн 20 настай хүүхэд нь яагаад хар тамхинд орчход байгаа юм, яагаад арх уугаад байгаа юм, яагаад гарч явахаар зэрэг аваар осол гээд бүтлгүүтээд байгаа юм. Зарим хүний хүүхдүүд нь яагаад Харвардд сураад байгаа юм, зарим хүний хүүхдүүд нь яагаад хөрөнгө оруулагч болоод яваад байгаа юм. Чи энд яг ямар хөрөнгө оруулалт хийсэн юм? Энэ хэрэлд гарч байгаа бол зарим хүмүүс нь яагаад нөхрийнхөө өвөр дээр эрхлээд iPhone-оор шагнуулаад эсвэл iPhone бэлгэнд аваад суугаад байгаа юм. Зарим нь яагаад нөхрийнхөө архины мөнгийг бэлдэж аваад тоглон нулимстай тэ сайран хазартаа сууж явах хэвтэй. Энэ бүгд яагаад гэдэг асуулт байгаа бол тэрний хариултыг олохын тулд та энд оролцох хэвтэй. За танд нэг юм болохгүй мэт байгаад байгаа. Мэдэхгүй, чадахгүй тодорхой асуудлууд тэ жишээлбэл яагаад хадгаламжаа үүсгэж чадахгүй байгаа тэ яагаад нөхөртөөгөө харилцаж чадахгүй байгаа яагаад чиний хүүхдүүд үгэнд орохгүй байгаа яагаад би энийг мэдэхгүй байгаа яагаад би гомдоод байгаа хизэнээс би гомдсон юунаас гомдсон яагаад гомдсон тэ гомдох гэдэг энэ сэтгэлийн хөдлөл хүн болгонд байдаг тэгвэл би ямар цаг үе дээр нь яагаад энийг сонгоод байгаа энэ надад ашигтай мó ашиггүй мó ингэснээрээ би ямар үр дүнд хүрэх юм гэдэг асуулттай тулгараад байгаа бол тий. За гадаадд маш олон жил байсан. Сараа одоо 18 жил 19 жилийн өмнө үндсэндээ гадаад руу гарч ирсэн. Сараа тэр үед хурж ирээд энд баян тансаг гадаад нөхөр ч юм уу хинч намайг энд хүлээж аваагүй. Вагон вокзал дээр Монголд 2000 одоо короны өртөө $1000 өртөө дүүдээ $1000 өртөө ээжтэй 2000 короны өртөө вагоноор Чех руу ирж исэн.
Тэгэхэд би чадахгүй байна, би болохгүй байна, гадаадад хэцүү байна гэд ингээд байжсэн бол өнөөдрийн би те хөрөнгө оруулагч хүүхдүүдийг би хүмүүжүүлээд байж ах юм уу? Өнөөдөр би гадаадад бизнесээр эхлээд 15 дахь жилдээ явж байна. Би 90 жил гарan 2 жил 2007 онд ирэл 2009 онд би юу яасан юм шүү дээ. Хувийн эмнэлгээ байгуулсан. 2009 оны 9 сарын 12-нд хувийн эмнэлгээ байгуулжсэн. Тэгэхэд би 2007 оны 10 сарын 11-нд Чехэд бууж ирсэн. Тэгэхэд яг 2 жил арай хүрэхгүй хугацааны дараа би яг уу энд хурж ирээд би хувийн эмнэлгээ байгууллаа. Тэр цагаас хойш 15 17 дахь жилдээ явж байгаа юм шүү дээ. Хувийн эмнэлгээ байгууллаа. Нэглээ. 2009-оос өнөөдөр чи 25 гэдэг чинь замтгүй то бодгод нь бодчихорой. За тэгэхээр зэрэг яагаад би энэ бүгдийг юу яагаад байгаа юм? А яагаад зарим хүмүүс үйлдвэрийн ажил дээр тэ 30 жил 40 жил чех хэлж мэдэхгүй нөгөө л анх ирсэн үйлдвэртэй ажиллаад нөгөө тосхноосоо гаруул төөрчихгүй л метронд сууж үзээгүй ингээ явж байгаа. Энэ яг юутай холбоотой юм? Яа гадаадад гарсан хүмүүс л Монголд болохоор гадаадад гарсан хүмүүс л юу яадаг? Одоо доллар үйлдвэрлэгчд болдог гэж байгаа юм шиг төсөөлөгддөг. Тэгвэл гадаадад ирсэн хүн болгон яагаад хэцүүг нь гайхаад тийм. Тэр хэцүүг давах чадвар нь хинд байгаа юм. Давах ухаан нь хинд байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийнхээ эрэлд надад боломж байсан байна уу? Эсвэл би бэрхшээл дээр төвлөрөөгөл гонгиноо цуугаад ирсэн байна уу? Тэгвэл би энэ хэрвээ энэ бэрхшээл нь надаа боломж юм болвол яг ямар боломж байгаа юм? Одоо тэгвэл энэс цааш би энэ амьдралыг өөрчилж болох юм уу? Чадах юм уу? Гадаад гарч ирээд би яагаад хотоодын шархтаа болцсон юм? Яагаад би сэтгэл мэдрэлийн өвчтөй юм шиг орон гарын солиотой ганцаардмал хүн амтантай таарахгүй ийм байгаад байгаа юм. Энэ бүгдтэй хариулт авахыг хүсэж байгаа бол энэ хөтөлбөрт оролцох хэрэгтэй. За, боловсрал гэж яг юу юм? Амьдралын боловсрал гэж байна, академик боловсрал гэж байна. Яагаад академик боловсралтай буюу доктор, профессор те одоо шинжлэх ухааны академийн гишүүн гэсэн мөртлөө улсаас өгж байгаа хэдхэн төгрөг Ингэртэн зүүж өгж байгаа ганц нэг одон медаль юу гэдгийг те ийм юмд л цадчаал миний амьдрал хэцүү байна. Би уул нь академик хүн. Миний амьдрал хэцүү байна. Би уул нь гавьяат хүн. Миний амьдрал хэцүү байна. Манай үр хүүхдүүд ингээд мөнгө төгрөг өгөхгүй байна. Би өвчтөй байна. Гэхдээ би тэргүүний тийм ажилчин. Юу гэдгийг те ийм байдалтай яваад байгаагийн шалтгаан нь юу юм? Тэгэхээр академик боловсрал амьдралын боловсрал хоёрын ялгаа яг юу юм? Тэгвэл амьдралын боловсрал гэж юу юм? Яа дөнгөж нэг сэлэсрийн сургууль төгссөн мөртлөө өнөөдөр те бүхэл бүтэн компани байгуулцгаад бүхэл бүтэн Улаанбаатарын эсвэл ямар нэг хотын одоо сантехник инженерийн системийг бүхэлд нь гартаа хатгаад баяжаад сууж байгаа юм. Яагаад тендер болгоныг аваад байгаа юм? За тендер гээд ингэж ярьсан чинь бас дахиад нэг юм байна. Чи ягаад тэ тендерт оролцохын тулд цаавал хахуул өгөх ёстой гэж бодоод байна уу? Эсвэл би хахуулгүйгээр энийг хийх чадвартай гэдэгтээ итгээд ажиллаад байна уу? Энэ ажлын ард гарч чадна гэдэг итгэл чинь чамд байна уу? Байхгүй бол тэрнийг хаанаас олж авах юм? Тэр итгэл хаана байгаа юм? Хийн өгөх юм чамд? Менторуд өгөх юм уу? Эцэг эгчээ өгөх юм уу? Эцэг эгчээ өгсөн бол яах юм? Хань эцэлч аригчин болвол яах юм? Тэр итгэлийг чи хаанаас авах вэ? Тэр итгэл чиний дотор байгаа тэгвэл тэрийг яаж хайж олох юм? Тэр дотор байгаа итгэлийг би харахгүй шүү дээ. Тэгвэл яаж харах юм? Мэдхгүй зүйлийнхээ төлөөсийг төлж амьдарч байгаа. Мэдхгүй болгон айдас дагуулдаг. Мэдхгүй болгон айдас дагуулдаг. Айдастай болгон яах вэ? Хийгдэх зам нь бартаатай байдаг. Тэр бартааг давах хүч хүнд байдаггүй. За. Тэгэд ихэнх хүмүүс ерөөсөө одоо цаг дээр энийг хийчихье гэдэг дээр аяга угаах байсан за маргааш өглөө угаачих. Хогоо шүүрдэх байсан ч маргааш өглөө угаачих. Угаалгын машинаас хувцсгунараа гаргах байсан ч яах вэ? За тэгж яагаад нэг мартчихна. Нэг харахад угаалгын машин дотор нөгөө хувцснууд нь илжирч гисэн өмхийн өнөртсөн. Галтгооны карантин дотор нь аягнууд нь заваараа бараг өтгөн холгүй болцсон. Энэ бүгдээс эргээл өвчин бактери үүсээд байна. Ягд би юм залах юм? Хийх гэхээр зэрэг нэг л болохгүй байна.
Энэ бүгдийг хийгээгүйгийнхаа төлөөнөөс өвдөж байгаа бол тэр чинь чи тэрнийг хийгээгүй. Энийг яг одоо хийх ёстой гэдгийг мэдэхгүй. Тэр хийх хүчийг олж авч чадаагүйгийн төлөөс байгаа даа байхгүй. Тэ. Хөвсгөл гарч дахиж агаарт гарчаад ирээ, очиж мөсөн дээр гулгачаад ирээгээд гараад давхисан чинь нэг мэдсэн ховдод түрээд ирчихсэн. Уулын дунд төрц. Яагаад үгүй л чи хөвсгөл орох замыг мэдэхгүй байхгүй. Өвсгөл орох замыг мэдэхгүй учраас ховдод түрээд ирчгээ төөрчгээд явж байгаа байхгүй. Тэгэхээр энд бүх зам нь хаанаа байгаа юм? Яаж тэрнийг таних юм? Өвсгөл орох зам, аз жаргалд хүрэх зам, баяжих замыг би яаж таних юм? Энэ бүгд та нарт сонирхолтой байгаа болвол яагаад миний хүүхэд үгэнд орохгүй байгаа юм? Хүүхэд үгэнд орохгүй байгаа нь чиний хүүхэд эсвэл миний хүүхдтэйгээ харилцах арга барил шинжлэгдэх ёстой байна уу? Чиний ээжийн шамтай харилцаж исэн харилцааны арга өнөөдрийн нөгөө зэт үеийнхэнд таарахгүй гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл чи шинжлэхдэх ёстой шүү дээ. Хүүхдийнхаа ухааны царааны хэмжээнд хүрч ирж. Бидний ихэнх нь хүүхдүүдийнхээ ухааны царааны хэмжээнд хүрч ирж тэр арга барил сурна гэхээсээ илүү өөрийнхөө байж байгаа байдал руу хүүхдүүдэд чангаах гэж. Тэ? Хүүхдүүдэд таалагдахгүй зөвлөгөө өгдөг. Хүүхдүүдийн хүрч чадахгүй юмыг шаарддаг, тэ? Өөртөөхөө контрол дотор байлгах гэж хичээдэг. Тэгээд дээрэс нь яг сайн ээж байх гэж байгаа бүхнэр нь сайн аав байх гэж мөнгө төгрөг бүгдийг бэлэнчилж энийхээ би сайн ээж, сайн аав юугаар дутаалаа гэдгийг юугаар дутлаа гэж энэ ингэж байгаа юм гэж айшилдаг. Тэгвэл тэр хүүхдүүд чинь өөрсдөө эрх чөлөөтэй өөрийнхөө сэтгэхийг хүсээд штэ. Өөрсдийнхөө амьдралыг хувь тавилангаа гартаа авахыг хүсээд штэ. Яагаад 20 идтэй 30 идтэй эхнэр авчихсан, нөхөр авчихсан 2 3 хүүхэдтэй гэр бүлийг өнөөдөр хажуу өрөөндөө вааглдуулаад хэрүүл хийгээд байгаа. Амьдраад байгаа. Бужигналдаал. Амьдрал болохгүй штэ, мөнгө хүрэхгүй штэ гэж байгаа. Яг үнэндээ чи энэний төлөө юу хийсэн? Энэ бүх асуул. Эргээгээд яаж вэ? За 50 гарлаа, 60 гарлаа. Нөхөртөөгөө эхнэртэйгээ өстой нэг насны жаргалыг эдэлмээр байна. Хийдэг юмаа хийчихсэн. Байхгүй. Нөгөө 20 гарсан хүүхэд мэн нэг эхнэр аваад нэг хүүхэд гаргаад хажуу өрөөнд хурж ирээд гевтчихсэн. Нөгөө 50 гараад нэг эхнэр нөхөртөөгөө жаргаадахыг даа гэж бодож исэн амьдрал байхгүй. Эргээл нөгөө ач нар зээ нар нөгөөдүүлийн мөнгө хүрхгүй байна гэл эргээл тэдний талхыг зөөгөөл тэдний маслыг нь түрхэж өгөөл нөгөө хүүхдүүдийнх нь памперсыг солиол одоо ч чихвийн угаана гэдэг юм байхгүй болж тий. Тэгэхээр энэ бүхэнтэйгээ зууралдаад би аз жаргал амсаж чадахгүй байна. Хантайгаа ажилтайгаа амралтанд явмаар байна. Энэ хідэн ачцсан энэ нар тэр нь ингээд болохгүй, энэ нь ингээд болохгүй гэд ингээд байгаад байгаа. Шалтгаан нь юу байгаа даа? Саяхан би бас нэг Facebook групп дотор явж исэн чинь зэрэг 3 дахь хүүхдэд төрүүлэх гэж байгаа юу вэ? Одоо жирэмсэн байж байгаа. Тэгсэн чинь манай нөхрийн найзууд хамаатан саднууд инээ тэрэгээ сүүлийн 3 сар хонцгүй хонсон нэг өдөр байхгүй. Би гэр бүлэрээ амгалан амьдрмаар байна. Яавал энэс салах вэ гэд бичсэн байсан. Хүмүүс өөрх юм нь өөрийнхөө л зөвлөгөө өгч л байгаа юм те. Яагаад энэ байдалд хүрээд байгаа юм? Яагаад чи тэр хүмүүсийг үгүй гэж хэлж чадахгүй байгаа юм? Яагаад гэрээсээ хөөгд гаргаж чадахгүй байгаа юм? Яагаад тэр хүмүүс нь хүртэлтэй хүнд гай болохгүйгээр нэг зочид буудлын ч юм уу нэг нийтийн байрны нэг өрөө хөлслөөд нэг 5 7 хоног амьдрчиж чадахгүй хурч ирээд хүнд гай болоод нэлх хүүхдтэй жирэмсэн эхнэрийг шүнж унтуулахгүй аригт арс жорлонгийн хаалга дачигнан болоод жорлонд нь ч зүв бие засаж чадахгүй ийм байгаад байгаа. Энэ бүгдэд хариу авахыг хүсэж байгаа бол иймэрхүү амьдралын нарийн ширийн мөртлөө бидний байгаль ёстой юм шиг хүлээн зөвшөөрчихсөн бэрхшээлүүд дотор бид нар эргэлдээд суугаад байгаа бол эднэрийг яаж шийдэх тэр одоо хүндэж гайгүй юу л гай болохгүй мөртлөө чамд одоо ашигтай тэр сонголтуудыг хийж чадахгүй байгаа бол бид нар агуу ихийг бүтээх гээд тэрэнд хүрэлцэх цагч байхгүй энергич байхгүй. Ёо өстө нэрээ нөгөө хонц нарынхаа жорлонг угаасаар хэдэл би юу яасан агуу ихийг бүтээх юу яасан хувь тавилангаа зурах. Яавал нэг хонцгүй хонох уу гэдэг л асуудалтай байж байна.
гэж байгаа юм шиг сонсогдож байгаа юм. Тэ. Тийм л байдалтай байгаад байгаа бол за хань ижил нь үр хүүхэд нь эрт нас орно гэдэг нь одоо тэ чиний хүсээгүй байж байгаа нэг цаг хугацаа байж штэ. Нэг 50 идэх настай, 20 идэх настай нас орчихлаа. Тэр хүн нас ороод явлаа гэдэг нь чи тэрнээс хойш амьдралаа боомл гэсэн үг мүү юм уу? Энэ бүгд дээр хариу авч чаддаггүй бид нар. Тэр хүний үхлийн төлөө өөрийгөө буруутгаад тэрнээс хойших бүх насаа боомлчихсан. Олигтой хувцас өмсөх ирэхгүй юм шиг, олигтой хоолж идэх ирэхгүй юм шиг, олигтой машин ч унах ирэхгүй юм шиг сэтгэл санаагаа боомлчихсан амьдралууд зөндөө байна. Маш олон тийм хүмүүсийг энэ хэдэн жил үндсэндээ бас тийм одоо намгаас гаргадлаа. Тэгэхээр энэ бүгдийг яагаад бид тэр хүний толгой дотор тэр хүний сэтгэл зүй дотор л ямар нэгэн одоо болоог байгаад байгаа байхгүй юу? Энийг тэгж бодох тий? Нэ ганц сайхан хүүгээ оршуулчаад миний амьдарч байгаа ч гэж яадаг юм. Тэгвэл яагаад өгөхгүй юу? Өнөөдрийг хүртэл яваад байгаа юм. 5 жил, 10 жил. Амьдарч байгаа бол жаргал хэрэгтэй шүү дээ. Тэр хас жаргалтай амьдралын төлөө л бид нар төрж ирсэн шүү дээ. Тэрнийг л хайгаал яваад байгаа шүү дээ. Тэгвэл тэрний төлөө би яг юу хийж байгаа? Тэр хас жаргалынхаа төлөө, амгалан тайван байдлынхаа төлөө, гэр бүлийн дулаан уур амьсгалынхаа төлөө өнөөдөр те хөдөөнөөс эмнэлэгт үзүүлэх гээд ирсэн. Хөдөөнөөс наран туулаас бараа авах гээд хөрөөд ирсэн ах дүүсийн жорлонг угаах гэж сууж идэ. Тийм хувь тавиланг чи өөрөө зураад штэ. Гэдгээ олж харах юм бол тулд энэ хөтөлбөрт суралцах хэрэгтэй гэсэн үг. За, манай хөтөлбөр 2025 оны 1 сарын 20-нд эхэлнэ. Жилд ганцхан удаа. Тэгээд 1 жилийн хугацаанд үндсэндээ та бүхэнд сардаа 3 удаагийн 10 хоног тутамд нэг уулзалттайгаар нэг уулзалт нь 2 цаг үргэлжилнэ. Уулзалтанд орж ирсэн хүн болгоны яг тухайн үед тулгамдаад байж байгаа бэрхшээл болгон дээр ярилцаж шийдэл гаргах. Тэгэд шууд дараагийн өдрөөс нь тэр өдрөөс нь эхлээд үйлдэл хийх. Одоо нөгөө би чадахгүй байх залхуураад байна гэвэл нь одоо тэрнийг нь яг уу чаддаг болгох тэр дадлыг эзэмшүүлэх ийм зарчмаар явагдана. Тэгээд уулзалт маань зүүмээр тэгээд нэг жилдээ 33-аас 36 хичээл. Хичээл бүр дээр дасгал ажилтай. Тэр дасгалаа ажиллана гэсэн үг. Тэр дасгалыг ажиллаад учрыг олж ээж чиний амьдралд өөрчлөлт гарна. Түүнээс ч зөвхөн нэг хөтөлбөрлөө бүртгүүлээд төлбөр төлөөд группд багтчлаа гэдэг нь чиний амьдралд өөрчлөлт гарна гэсэн үг биш. Чиглүүлэг болгоныг тэр дасгал болгоныг 10 хоногтой тэр дасгалыг ажиллаад нэг хичээлээ үзээд явах боломж хүн болгонд байгаа. Тэр нэтгийн нэг өдөр 10 хичээлийг үзэх боломж байгаа. Тэгтээ яг нөгөө залхуураад байна гэж байгаа хүмүүст зориулаад 10 хоногт нэг юмны ардал гараад гаач хийж. Тэгээд дараагийн 10 хоногт хоногудаа нөгөөдүүлээ давтан хийгээд яваад те. Нэг нэгээр нь нэмээд ий. Тэ? За, иймэрхүү зарчмаар явагдана. Тэгээд хүн бүрийн асуултанд тэ хүүхдтэйгээ ойлголцохгүй байгаа бол нөхөртөөгөө ойлголцохгүй байгаа бол архинд дурлаад байгаа бол хүүхд чинь чиний үгэнд орохгүй донтоод байгаа бол тийм ээ шилжилтийн насан дээр яах нь мэдэхгүй байгаа бол эсвэл нялх одоо нөгөө үе дээр худлаа яриад үний яриад байгааг нь мэдэхгүй байгаа бол маш их худлаа ярьдэн шүү дээ. Тэр нь тэгэл хулгай хийдэг. Тийм. Наад ч гэсэн тохиолдож ирсэн. Би яг энэ бүгдийн учрыг олоогүй байж хахад манай хоёр баг чинь хүү штэ. Нэг удаа ороод ирсэн чинь манай хүүхэд унтчихээн. Доошоо хараад орон дээр унтчихээн. Яасан миний хүү зүгээр өгсөн чинь зүгээр нойр хүрээд ийн гэд унтчихээн. За тэгээд анзаараагүй за зүгээр л юм байлгүй гэд ингээд орхицсан. Тэгсэн чинь нөгөөдөр нь дахиад яг тийм байдалтай унтчих харна. Аливаа босоод ирээч чи яг сүүлийн үед яагаад байгаа юм гээд. Ингээд босоод ирсэн нүдэн нэг л бишээ. Бүр нэг сүлийгээд гүлийгээд ингэсэн. 14 настай хүүхэд. Тэгсэн яасан? Би хайраар дутаагаагүй, би мөнгөөр дутаагаагүй. Тэгсэн би эрх чөлөөгөр дутаацсан байсан. Эрх чөлөөтэй мэдрэмжийг авахын тулд нөгөө өвс татаж үзсэн. Өвс татаа гүлийцэн.
Хүн болгон тохиолдно. Хүүхэд болгонд тэр сонирхол туршиж үзэх юмнууд байдаг. За энэ дээр нь яах юм? Яг ийм юм чиний амьдрал тохиолдоод ирлээ. Тэгвэл чи яах юм? Сэтгэл санаагаар унах юм уу? Хүүхдээ барьж авч зодох юм уу? Найз нөхдөд рүү нь утасдах юм уу? Багшд нь хэлэх юм уу? Эсвэл цагдаагаар барьж өгөх юм уу? Яг аль арга нь зөв юм? Энэ бүгдэд нөхөр чин дуугаа хураагаал орой болгоно нэг архив мөртүүлжээл ороод ирнэ. Яасан гэхээр зүгээр. Ажил бүтэхгүй байна. Үгүй бол худлаа яриа л те. Тэрнтэй уулзаад, энэтэй уулзаад ажил бүтээх гээд. Үгүй бол ажил бүтэхгүй сэтгэлээр унаад. Яг аль нь үний? Чи яаж мэдхийн тэрнийг? Яаж чи нөхөртөөгөө ойртох юм? Яаж ойлгож байгаагаа илэрхийлэх юм? Яаж энэ зовлон шаргалаа хамт туулах ёстой? Би туулахыг хүсэж гэн гэдгээ ойлгуулах юм, ойлголцох юм. Би энэ өвдөд байвал яах юм? Чи өөрөө өвдөд байвал яах юм? Энэ бүгдэд яаж хандах юм? Яг тэгвэл бид нар тохиолдож байгаа болгон биднэрт ирж байгаа бэлэг байдаг. Тэрнийг би яаж таньж авч, яаж өөртөө шингээж авч, зөв хувиргалтыг хийж, тэнтэс нөгөө боломж олгож энийг ашиглаж гин үү гэдгээс л бүх юм шалтгаалдаг. Тэгвэл яаж боломжоо олж авах юм? Энэ бүхэнтэй хариулт авахыг хүсэж байгаа бол манай энэ хөтөлбөр та бүхэн зориулагдсан. Яагаад гэхээр зэрэг бүтэн жил гарангийн турш одоо нөгөө эрүүл бие бүтээх гэдэг хөтөлбөр маань явагдсан шүү дээ. Үндсэндээ бас хичнээн одоо юу яач юу. Нийтдээ бол манайхын чинь бараг 1000 гаруй болсон байж байгаа. Ихэнх хүмүүсийн өвдөд байгаа шалтгаан нь дандаа энэ сэтгэл зүй болон гэр бүл дотроо асуудлуудаа шийдэх аргаа мэдхгүйгээс болцсон. Тэгээд нөгөөдгөндөө шаналж явсаар байгаад өөрөө өвдсөн. Тэгэхээр бид нар өөрийнхөө учрыг олж, өөрийнхөө ил эрхтний, хоолны, бодлын, сэтгэлгээний сэтгэж байгаа хэлбэрийн, мэдрэмжийн учрыг олоогүй бол бид нар хүүхдээ мэдэрнэ гэж байхгүй, хүүхдээ сонсно гэж байхгүй. Өөр дотроо юу болоод байгааг ойлгож чадахгүй байгаа хүн хүүхдээ ойлгоно гэж байхгүй, нөхрөө ойлгоно гэж байхгүй, найзаа ойлгоно гэж байхгүй. Энэ бүх проблем нь нийлээд явах ажлын амжилт. Ажлаа нэг сайхан өстө алаад өгье, гэлзуулаад өгье гэд ингээд явж исэн чинь зэрэг явах. Гэв гинтэл нэг хүүхэд нь хурж ирлээ. Аав ороод ирцэн агсан тавиад байна. Утга шүүг болоод байна. Бас нэг согтуу юмтай ороод ирцэн. Юу яасан нөгөө ажил дээр амжилт гаргаад алаад өг. Хүн амтаа алаа ичих үедээ л ажлаа хаяал гэрлүүгээгүй нүцтэй. Тэгээд яг хуу ажил дээр нь гүн ховж ив. Энэ нэг юм ингээд ажлаа хаяа явцдаг. Ямар ч хариу үзлэг байхгүй. Цалингийн хасна. Ямарыгаа болохоор зэрэг бүтэн цалингийн өгөөд байдгийн бөөм барьцаа атаархал те. Тэгэл энэ бүгдөөс гинжи илгээ үсгээл шаналгаад яваад идэг. Гинжи илгээ үсэл гомдоод яваад идэг. Нөхөрт архиугаа юу яахгүй амьдралаа бодохгүй байгаа нөхөртөө өний ар гэрт нь асуудал байхад ойлгохгүй байгаа хамт олон дооны гомд нь ховж ив яриад эсвэл атаархаад байгаа нөгөө хамт юу илээ хамт ажиллалагч найз нөхөддөө гомдно. Ингээл гомдлын гинжи хэлхээ. Тунирхлын гинжи хэлхээ. Энэ бүгд чи явсаар байгаа чамд орох орон байх байцгүй юм шиг сэтгэгдэл төрөөд хамаг юм чинь баригдсан. Чамайг хинч ойлгохгүй. Чи хинт ч ойлгогдохгүй. Өөрийнхөө хэрэгцээг чангаж чадахгүй. Цалин часаа хийчихсэн. Нөхөр архиугаа тоохоо байсан. Хүүхдүүд зарим нь ааваасаа дайжаад зарим нь ээжийнхээ уур аашнаас дайжаад гэртээ орхоо байсан. Найзындаа онохоор явсан. Үгүй бол мэдэхгүй 3-4 хоног. Гудамж нь тарын шинд ээж идэв юм уу? Яадаг үхс юм уу, амьд юм уу мэддэхгүй. Яагаад энэ бүх амьдралын гинжин илгээ үүсээд байгаа? Энэ бүгд надаас болоод байгаа. Миний энэ амьдралд хандж байгаа хандлага, хэлж байгаа үг, энэ амьдралыг мэдэрж байгаа мэдрэмжээс болоод байна. Тэгвэл тэр би гэж хийн. Яаж тийшээ очих юм? Яаж тэрнийг мэдрэх юм? За. Энэ бүх асуултанда хариултыг авахын тулд орж ирнэ гэсэн үг. За, төлбөрийн улиралдаа буюу 3 сардаа нэг удаа авна. 2025 оны 1 сарын 20-нд элсэлт аваад төлбөр хийгцэн хүмүүс гүрвтэй орно. Дараагийн төлбөр одоо бүтэн жилийн хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр зэрэг жилийнхаа төлбөрийг яг 4 хувааж өгнө гэсэн үг байхгүй юу? 4 сарын 15-нд дараагийн улирлын төлбөр,
7 сарын 15-нд дараагийн улирлын төлбөр, 10 сарын 15-нд төгсгөлийн улирлын төлбөр. Тэгэхээр нэг улирлын төлбөр нь 250 мянга. Амьдралын асар олон талт асуудлуудыг багтааж чиний эрүүл мэнд, амьдрал, ажлын амжилт энэ бүгдэд одоо зориулж байгаа хөрөнгө оруулалт чинь 250 мянга 3 сарда. За тэгээд жилийн аль ч улиралд хөтөлбөрт хамрагдаж болно. Хагас жилийн дараа орж ирж болно. Тэгвэл өмнөх улирлынхаа төлбөрүүдийг гүйцээж төлөөд хичээлүүдэд нөхөж үзнэ. Тэгэхээр зэрэг яах вэ? Аль ч улиралд орж ирж болно. Тэгвэл гүйцээж нөхөж дүүргэж үзнэ. Уулзалтанд орж ирнэ. Уулзалтуудаа нөхөж сонсно. Тэ. Ингэж л тасралтгүй үйлдэлүүдийг хийж явж ээж бид нар энэ бүгдийн учрыг олно. За зөвхөн эрүүл мэндийн хөтөлбөрт орж ирээд амьдрал дээр нь, ажил дээр нь хүртэл амжилт гараад ингэж яваад байгаа. Тэгэхээр манай одоо бүр хувь тавилангаа зурах энэ хөтөлбөрт ороод ирэхээр зэрэг яах вэ? Бүх талбар дээр чинь чиний өөрийн болоод ажил бизнесийн чинь бүх талбар, бүх шатан дээр тодорхой хэмжээний одоо өөрчлөлтийг чи өөрөө мэдрэх ёстой. Тийм болтол нь бид нар өгнө. Хамгийн гол нь шингээх тэр одоо саваа бэлдээд гэв. Тэр нь итгэл үнэмшил буюу шийдвэр гэсэн үг. За хөтөлбөрийн Facebook дээр хаалттай групп дотор төлбөр төлсөн хүмүүс нь орж ирнэ. Тэгээд нэг улирлынхаа төлбөрийг төлөөд хаалттай групп дотроо багтаад ороод ирсэн болоод төлбөр буцаалт байдаг юм уу? Би боли, би чадахгүй нэ гэдэг тэр гоншиг нь бол нэлцгаар л байхгүй. Нэг л удаа шийдвэр гаргана. Тэгээд бүтэн жилийн хөтөлбөртөө орно. Тэгжээ чиний амьдрал өөрчлөгдөнө. Түүнээс биш нэг тийм ааштай авгаа те хаал голгоныг ингээл нээж үзэл яваад байгаа юм шиг тийм байдлаар хандахгүй гэсэн үг. Тэгэхээр өөртөө маш одоо хүчтэй хатуу шийдвэрээ гаргаад үнэхээр өөрчлөгдөх тэр одоо замыг сонгосон цөөхөн хэдэн үндийн хаалга нээгдээд за 250 мянган төгрөгийн төлбөрийг хаан банкны Гүлнараа гэсэн энэ данс руу хийгээд тэгээд шууд хичээлээ эхэлнэ. 1 сарын 20-нд бүртгэл эхлэнгүүт 1 сарын 30-нд ихний уулзалт байгаа. Тэ? За тэгээд 2 дугаар сарда бүтэн 3 уулзалттай. 3 дугаар сар гэж сар болгон 3 уулзалт буюу 10 хоног тутамд нэг уулзалт хийгдээд явна. Тэгээд бүтэн тэр 10 хоног дотроо хичээлүүд чинь групп руугаа орчин. Группийн гайд хэсэг рүү дасгалууд ч орчин. Тэгээд тэн дээрээ ажиллаад бичиж тэмдэглээд ингээд яв. Тэгээд сонсох хэлбэрээр, ярих хэлбэрээр, бичих хэлбэрээр бүх л одоо мэдрэхүүгээ ашиглан амьдрал хувь тавилангаа зурах замыг одоо та бүхэндээ чиглүүлж өгнө гэсэн үг. Нандана 7 жилийн өмнө ханаасаа хагцаж маш том травматай болсон. Тэрнээсээ салж чадахгүй өөрийгөө маш их зовоож байна. Тэ. Тэгэхээр травматай болсон гэдэг тэрнийг л хүлээн зөвшөөрөөд байгаа болохоос биш. Тэ. Хүний өөхөх төрхийн тэр тавиланг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэдэхгүй явж гин гэсэн үг байна. Тэр хүний өгсөнтэй тэмцэлдээд байна гэсэн үг байна. Тэ. Одоо бурхан болсон юу гэж хэлүүл зөөлийн одоо өгсөн гэдэг гэхэр зэрэг жоохон юу л сонсогдож байна те. Муухай ч юм шиг. Гэхдээ муухай гэж бодвол муухай. За, хувь тавилангийн зураач болж амьдралын амтыг мэдрэхэд бид хоёр та бүхнийг чиглүүлэн туслахаар бэлэн болж байна. За, хичээл маань ойлгомжтой байна уу? Одоо асуулт хариултынхаа хэдхэн минутыг. За гайхалтай. Та хэд маань мэдээллийг бүрэн төгс авсан. Мэдээлэл канвуу.
Мэдээлэл хангалттай байж чадвуу. За одоо манайхаа асуултууд асууад эхлээрэй. За асуултаа хүн хэн байна? За Маш за за ерөнхийдөө ойлголоо. за Тий. За миний хувьд бол яг энэ юу чинь бол болж байна. Таалагдчихээн. Энэ хүний одоо сэтгэл зүйн асуудал өөрийгөө яаж олоодох вэ? Өөрийгөө яаж одоо юу яах вэ? Тэгээд ийм юмнууд байна л да. Тэгээ энэ надад бол одоо болж байна. Би бол ерөнхийдөө бол бүгдийг бол эхнээс нь ингээд зарим нь бол хэрэгжүүлээд ихэлсээ эднэрээс. Гэхдээ яг энийг бол би дааж мөрднөө. Та нарт баярлалаа энд. за сайн байна. Тусгайлж асуух юм байна. Сараа эмчээс. За Сараа эмч чи улам жилийн эмч үсттэй. тий уламжлалтын эмч аа. Тантай одоо тусад нь холбоо барих утас гэж байдаг юм уу? Тусдаа холбоо барих утас одоо гадаад дугаар л байгаа штэ. Гадаад дугаар зүгээр энэ юугаар ингээд Facebook-ийн мессенжерээр уулзаж олно. тий, тийм л юм хэрэгтэй юм шиг байгаа юм. За. Би яагаад гэхээр зэрэг энэ уламжлалын эмнэлгээс асуумаар юм энэ кулинараа эмчч мэдчихэл байгаа. Би ойрд бол ерөөсөө энэ зүснийхээ чулууны тухай юм ярих гээд байгаа юм. Тэгээд одоо энэ шал өөр юм яригадаад байгаа учраас тусад нь ярья гэж бодож байна. Кулинараа эмчээс би зөвлөгөө аваад явж байгаа. Тэгээ 2 удаа угаасан. Тэгээд одоо ууж байгаа юм зөв юм уугаад байна уу? Тэр хоолны нөгөө дэглэмтэй юмнуудаа уугаад байгаа юм. Тэгээ би энэ зүснийхээ чулуунаас салчвал миний биеэр нь бүгд баг эрүүл болчиход байгаа шүү дээ. Сайн байна. Би сая удаад одоо яаж яах вэ гэхээр зэрэг бүх шинжилгээ өгсөн. Би шинжилгээгээ энэ юун дээрээ тавина. Тэгээрээ чатан дээрээ та тавьчих. Тэгээд Гүлнараа эмч нь Гүлнараа танд миний Facebook-ийн хаягийг өгнө заяа. За. Линк руу дараад орох. Тэгэхээр Тэгээд би Facebook чат руу бичээд ороод ирээрэй. За. За. Тэгээд ер нь бол миний бүх шинжилгээ сайн гарсан. Бүр тэр үеийн цаагар чинь нөгөө нэг 6 хэдтэй бараг 7 шахуу гэх гарах гээд байдаг байсан. Тэгсэн чинь тэр чинь 4 хэдтэй гарсан байл. Вау. Супер. Тэгээ тэр энэ хадгалаатай байгаа. Би бүгдийг ингээд сая би иж бүрийн шинжилгээнд орсон л да Гүлнараа эмчид хэлсэн. Иж бүрийн шинжилгээнд орсон зүснийхээ юу эхонд харуулсан. Тэгээд одоо би нэг тэтгэврээ группт байдгийн би хүнд ажлын юугаар. Тэгээ одоо нэг тэтгэврээ тогтоолох асуудал гарах шиг байгаа юм. Тэгээд л бүр их сайхан чөлөөтэй болно. Тэгээд энэ Европын орнуудаар ч явах байх. Энэ миний охин Шведэд байгаа. Зөө. Манайхаар ирээрэй. Манайхаар ирээрэй. Чехаар айлчлаарай. Чехаар одоо би чехаар очсон л доо дээр үед бол одоо Праг гэдэг хотын чинь нийслэлийн төвд нь очижээ Алтан Прагад тий. Тэг миний хүнд байж байна. Одоо дахиж нэг ирээрэй. Алтан Прагийн талбай дээр хоёулаа нэг зураг авах уу доо те. Алтын тавьтаа. Прагийн талбай дээр нь би зураг авах чадаагүй зүгээр талбайгаар нь очоод тэгэл элчин дээр нь очиж хүүгээ сурчаал тэгсэн чинь миний хүү надтай зөрөөд Москвад ирсэн байсан. Тэгээ би Москвад ирээд хүүтэйгээ уулзаад тэгээд хот руу цуг ирсэн л дээ. Миний хүү тэнд сурсан. Тэгээ одоо 50 эдтэй арга үе. За сайн байна. За тэгвэл наашаа ирэхээр Европ руу ирэхээр бол тэгээ манайхаар айлчлах. Европ Швед рүү очихдоо энэ бие нэг сайхан болгочоо тэгээд ямар ч байсан нэг одоо хөл гар жоохон өвдөд байгаа энэ яванда миний сэтгэл санааны юм байгаа хөө. Тэгээ энэ энтрийгээ эмчлээд 2 дугаарт ерөөсөө би
ойр хийх дасгалаа хийж чадахгүй байгаа юм. Энэ миний бас бурууч байгаа. Гэтэ энэ би бүх юм хийж чадна. Бусдын бүгдийг хийгээд байгаа юм. За ийм асуудал байна. Гүлнараа За тэгээд мессенжер чат руу бичээрэй. Отхон сүрэн гараа өргөцсөн байна. Отхон сүрэн микэ тавиад ороод ирээрэй. Боломжтой байж чадвуу манайхан. За сайн байна уу? Аа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би энэ сүүл авилгын зураач гэсэн сайхан хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна. Тэгээд миний хувьд өөрөө бас энэ Чех улсад ажиллаж амьдардаг юм хүн байна. Тэгээд санаандгүйгээр ийм гоё сайхан сургалтанд суугаад саран туяа амжихээ түүхийг сонсоод сэтгэл маш их хөдлөө. Тэгээд өөрөө би бас үйлдвэрт ажиллаж байгаад ерөнхийдөө бас энэ мэдээж хүн дургүй ажиллаа хийхэд бас жаахан тиймэрхүү байдаг. Тийм учраас одоогоор бол ажилгүй ингээд бас визнийхээ төрлийг өөрчилчөөд ингээд сууж байгаа. Тэгээд танаас бас хувийн журмаар мэдээлэл авууд ингээд тантай холбогдох утас хаяг ингээд бас авахыг хүсэж байна. Тэгээ өнөөдрийн сургалтын хувьд бол агуулга тодорхой, ямар хүнд зориулсан тодорхой, хин одоо өөртөө юу авахыг хүсэж байгаа бол энд орж ирэх нь бол сонирхлын асуудал байна гэж ингэж үзлээ. Тэгэхээр маш сайхан мэдээллүүдийг өгсөн та хоёртаа баярлалаа. Ойлгомжтой сайхан мэдээлэл авлаа. Миний хаяг болохоор саран туяад Штимберл гэдэг байгаа шүү дээ. За. Тэгээд ер нь бол бас сайн бодож байгаад энэ хөтөлбөрт хамрагдъя гэсэн юм бодолтой суужээ тий. За бид хоёрын зүгээс бол баг хүн болгон хамрагдаасаа гэж бодоод байгаа. Яг гэхээр зэрэг бидний нэгдүгээрт энэ орчлын ертөнцийн хурдтай бидний сэтгэлгээний хурд ерөөсөө дүүцэж ирэхгүй байгаа байхгүй юу? Нэг л мэдгээд өөстө өнгөрсөн баларсан тийм юм болоод өнгөрсөн юм уу гэл ингээл юмнаас хоцроод байгаа юм шиг бид нар амьдраад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг сэтгэлгээ энэ дотор хүрээд ирнэ гэдэг нь л ерөөсөө бид нар тий биеэрээ гүйцэж очиж юу яах биш сэтгэлгээгээрээ гүйцэж ирэх энэ тархины ажиллагааны хурд дээр үед л тэгдэг байсан штэ гэд. Одоо нөгөө та ер нь усанд орсон уу гэсэн чинь зэрэг нэг хэдэн онд нэг үер боллоо доо тэгэхэд л нэг усанд орсон гэж сууж идэг шиг л сэтгэхэд байгаа байхгүй юу манайхан. Тэгэхээр тэр сэтгэлгээнээс л бид нар гарч ирж сэтгэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр тэр сэтгэлгээгээ хурдсах нь гэдэг нь бид нар ерөөсөө энэ юу руугаа одоо нэг дунд сургууль бол дунд сургууль төгссөн, их сургууль төгссөн бол их сургууль төгссөн. За тэгээд нэг мэрэгжил дээшлүүлэх юмнуудаар л ингээд явсан. Яг энэ хувь хүний боловсрал, энэ амьдралын боловсрал гэдэг юмд ерөөсөө суралцаж цагаа зориулаагүй явдаг юм байлээ. Би ч гэсэн 20 оны хүртэл ялгаа авахгүй те. Ангаах оны их сургуулийг төгсөөл дипломаа авчгаал талхныхаа захад хүрсэн гээл бүсээ алгадаад гүйчихсэн. Маш их юмыг туулж ээж одоо заримыг нь та нар сая сонслоо штэ. Маш их юмыг туулж ээж би энэ амьдралын чинь боловсрал дээр хүрч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд сураад явах тусам амьдралдаа хэрэгжүүлэх тусам миний нөгөө л нэг хэдхэн жилийн өмнө бүтшгүй мэт байж исэн юмнууд чинь ерөөсөө нөгөө ланхны бүглээ авж байгаа юм шиг л бүк гэл амьдрал дотор маш ололттой, амжилттай юмнууд орж ирээд байгаа. Тэгэхээр хүн болгоныг би тэр лонхныхоо бүглөөг ингээд нэг бүк гэд гаргаад аваад хаяатгаасаа гэж хүсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн болгоныг л ороод ирдэг болоосэй гэж ингэж бодож जैन. Тэгтээ мэдээж хүн болгон би орё гэд ингээд шуурахгүй нь ойлгомжтой. Тэгтээ хамгийн шийдвэрээ гаргаж юу яасан одоо цөөхөн хідэн хүн юу яа. Яг тэгвэл хүн болгоны кейсүүдтэй нэг бүчилж ажиллах учраас 100%-аар нь бит хоёр авч чадахгүй. Тэгэхээр хамгийн эхний одоо шийдвэрээ гаргаад бүртгэлээ хийлгсэн хүмүүстэйг л ажиллах боломжтой гэсэн үг. За тэгэхээр зэрэг отгоос өрөн тэдний нэг байгаарэ. Чи тэгээд хэрвээ Чехд байгаа болвол одоо нэг толгоогоор сэтгэж байгаа нэг тийм ижил ухаанаар юу яаж байгаа бас нэг найзтай болмоор л шүү дээ. Харин тийм ээ. Яг би бас тэгж бодоод сууж илээ. Баярлалаа. Яа амжилт. За өөр асуулттай хүмүүс микэ тавиал шууд асуучаарай за. Та нарынхаа мессежүүдийг уншсан 3 зарим нь 5 зарим нь бүр 10 одоо өөрсдийнхөө өөрчлөх талбаруудыг бичсэн байлээ.
Гэхдээ энэ болгоно нь бүгдээрээ өөрчлөгдөх, засагдах амьдрал дээр ингэж нөгөө хэлбэрээ олох боломжтой шийдлүүд байгаа шүү. За. Ялангуяа залуучууд хэрэгтэй. Тий. Миний хувьд бол яг би энэ Улаанбаатар хотод анхны хөдөлмөр эрхлэлтийн цуслан гэж нэг юм байгаа юм. Тэр одоо өвөл цагт бас нөгөө хөлөвжүүлэмжийнхээ ямыг заах юм гэлээ. Тэр лүгээ одоо би бас нэг 2 сарын 20-оос хойш явах бах. Тэгээ тэнд очиор зэрэг бас хөлөмжинд ажилтгийн новомогоор өршлүүлэх юм зааж өгдгийг. Тэгээд бас өөрийгөө бас амраагаад олон хүнтэй харьцаад байд юм уу? Сайн байна. Нэг тийм газар. Тий. Тэрнээс би одоо ямар 10-тай 10-тэй 20-тэй хүүхэд биш одоо тэгээд ямар ч байсан өөрийгөө болгоож юм. Яг зөв. Сайн. Биш. За манай долгор гараа өргөцсөн байна. За сайн өөхөө. Сайн байна уу Сараа агшаа. Одоо олсон үсээ бүгдээр нь энэ арай минь төлөй. Надад асуултаа би нэг дондор орж ирсэн болохоор нөгөө зүүм уулзалт нь хит өдөр гэсэн бэ. Зүүм уулзалт нь 10 хоногт нэг удаа. Өдөр даваа мэгмэрч гэдэг юм тийм байгаа юу? Байхгүй. Ерөнхийдөө сардаа 3 уулзалт болно. За 1-2 уулзалтыг нь үндсэндээ хагас сайн бүтэн сайнаар тааруулах санаатай байгаа. Яг Монголын цагаар тааруулна тийм. Монголын цагаар тааруулна. Ихэнх оролцогчид Монголоос байдаг. Тэгээд гадаадын оролцогчид маань нөхөд үзэх бас боломжтой байгаа. Групп дээрээ бичлэгээ тавьчихна. Би яг таны суултыг мэдээгүй нөгөө Монголын жагаа авагч гэдэг хүний сэтгэлийн шийдэл бас би бүртгүүлсэн байхгүй. Наадах чи мэдээгүй байхгүй юу? Тэгээд надад нэг юм дутагдаад байгаагаа би мэдээд тэр нь бүртгүүлсэн. Тэгээд би таны юунд чинь цуг ороод ингээд өдрийг солиод одоо хоёуланд нь бис нэгэнд нь шийдвэр гаргасан. Анаасаа таны түүхийг сонссон чинь нөгөө нэг хүүхдтэйг өчрөө олохгүй гэсэн чинь нөгөө том болчихсон би бас сүүлийн үед бас өчрөө олохгүй мөртлөө одоо ээж хүн ч муу юм бодож болохгүй шүү, сайхан юм бодно шүү гэж сайхан бодож л байгаа л автоматар одоо тусдаа амьдарч байгаа болохоор бодогдчиход байна. Юу хийж байгаа л нөгөөх чи яаж байгаа бол одоо чи 25 настай том залуу шүү дээ. Гэтэл миний сэтгэвгүй нөгөө дээр үеийнхаараа хүмүүс одоо яаж байгаа бол бараг л хоолоо хийж чадж байгаа болов чи тэнийг юм бодоод энийг би болиулах хэрэгтэй. Тэгээд наадах чинь бол зүгээр стоп мачи гэл ганц алгадаад харин тэрийг тэгмээр нөгөө ээж гэдэг хүн чинь нөгөө хүүхдээ таныг ч бодохгүй хинт нь мууг нь би бол ихэнхдээ л би ч одоо нөгөө аав ээж минь дандаа тэгээд дааврага буруухгүй ер нь тэгж багасаа тэгсэн болохоор чи автоматар хүүхдээ нөгөө чи яаж байгаа бол халтирж байгаа болооч гэдэг юм уу гэд дандаа ингэ муу бодол надад орж ирээ би таслан тасламаар байгаа байхгүй юу. За баярлалаа. Тэгээ би анахыг харин бүртгэлээ хэлгээд ороод ир болно тэрний чинь зохицуулж болно. За цаг хугацаан ч гэсэн өдрөө зохицуулж надад чухал хэрэгтэй ментор бас хэрэгтэй. За болно. За баярлалаа. За манайхан хөв тавилангаа зурах шийдвэрийг хэн гаргаж байна? Гаргасан хүмүүс нь нэг гаргалаа хөтөлбөртөө орё гэд бичтэй чатан дээр. За би явах хүн гаргасан шүү. За сайн байна. Төлбөрийг байна штэ. 2 сарын 1-нд өгнө 1 сарынхыг. Тэгээ дараагийн дандаа нөгөө 1-2-нд тэтгэр уухаар өгдөг асуудал гарах байх шүү. За энийг Гүлнара эмчтэйгээ ярьж зохицуулчаарай. За ямар ч юм орно. Тий. Хамгийн одоо Ахмад идэвхтэн шав маань шийдвэрээ гаргасан байна. Бүр төлбөрөө хийх. Арай мэнд багшаа. Арай мэнд. За шийдвэрээ гаргацсан шүү би. Ямар ч гэсэн орно. Ягаад тэгэхээр энэ бол миний хувьд л хамгийн том одоо өөртөө авах хамгийн том бэлэг. Түрүү нөгөө сургалтуудаар би нөгөө энэ бэлгийг мэдэрсэн учраас одоо өөрийгөө хайрлах, өөрийнхөө дотор би юу байгаа тэр заахан бүх хүчийг гаргах энэ одод хичээлийн нээлттэй хичээл болох байх гэж одоо би илүү их сурахыг хүсэж байна. Өөртөө хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна. Тэгээд би энэс өмнө би сэтгэл зүйчд холбогдож төлбөртэй сургалт авдаг байсан.
Тэр яг надад бол энэ бүх юмыг нээж өгсөн сэтгэлийн бүх одоо дотор байгаа зүйлүүдээ гаргаж одоо трама авсан бүх зүйлүүдээ одоо яаж трама авсан тэрнийхээ тэр хүн одоо яаж өөрийгөө ингэж тэр олон жил ингэж дарж тэр одоо бутарсан байгаа шил нь улам хагардаг хэсгийг энэ төргээд надад тодорхой хэмжээгээр их мэдлэг өгсөн. Би тэр үед мэдлэг авч байсан та их баярлалдгийг. Тэр үед манай зөвхөн би одоо Эрдэнэтэд амьдардаг хүн байна л да. Эрдэнэтэд нэг удаагийн цаг 30 минутын сэтгэл зүйн зөвлөгөө авахд 50,000 төгрөг гэдгийг 10 удаа би авахд надад 500,000 төгрөг болдог байхгүй. Энэ хичээл бол одоо 1 жилийн хөтөлбөр адаглаа зүгээр нөгөө төлбөрийг бодоход би надад бүр айгүй тааламжтай байна. Дээрээс нь айгүй нөгөө түрүүний хичээлд суугаад нөгөө эрүүл бие бүтээгтэй суусан болохоор тэр надад маш их үр дүн өгсөн. Ялангуяа сэтгэл зүйтэй холбоотой өөрийгөө хайрлах, өөртөө бий болсон одоо дотор бий болж би хайрыг, инэрлийг яаж зөв гаргах вэ? Хүмүүстэй яаж харьцах вэ? Өөрөө ямар амгалан байх вэ? Зүрхний бичлэг шиг савж амьдрахгүй болсон. Тэр мэдрэмжүүд маань надад маш их нөлөөлж их сайхан болсон учраас би бишээ дахиад шат ахимаар байна. Суралцмаар байна. Би амьдралдаа суралцаж үзээгүй, оюутан байж үзээгүй, хар багасаа ажилчин байж байгаад одоо тэтгэвртэй гарцсан байгаа. Тэгвэл би суралцахыг их хүсдэг байсан. Тэр дундаа бүр сэтгэл зүйн чээр суралцъя гэж их боддог байсан. Тэгээ энэ удаа баг одоо надад бол их сургууль баягийн юм болж байгаа. Тэгээ тууштай сайхан суралцсанаа би төлбөрөө хийцээ суралцсан багшаа баярлалаа. За сайн байна. Баярлалаа. За шийдвэрээ гаргаж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд маш том одоо эрч хүчтэй өөрчлөлт, урам зориг, урагшлалтыг бүтээж байгаа бүтэн жилийг одоо хамтдаа өнгөрөөх гэсэн ийм том шийдвэр гарч ийн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хэдүүлээ тал талаасаа хийчээн тий. Тал талаасаа хийчээн. Бит хоёрын зүгээс ч хийчээн. Та нарын өөрсдийн зүгээс ч гэсэн хичээх хэрэгтэй. Өөрчлөлт бол угаасаа гарна. Бүр нэг юмн дээр ч өөрчлөлт гарахгүй байх ямар ч боломжгүй. Тэгэхээр ядаж нэг юмаа өөрчилж гисэн байхад би ганцхан ядуу сэтгэлгээгээ өөрчлөөд орлогоо нэг дахин нэмсэн түүхээ ярьж өгье та нарт. Тэгээд үндсэндээ өндөрлөе. 2020 он хүртэл би үндсэндээ 13 жил юу ятсан мэсэ. 13 жил юугаа хийцэн явж исэн. Одоо бизнесээ хийцэн. Тэгэхэд миний ядуу сэтгэлгээ юу байсан бэ гэхээр зэрэг би ганцхан ядуу сэтгэлгээ нь болохоор энэ гадны хүмүүс ямптай юм гинлээ. Тэ? Тэгэхээр зэрэг би энэ хүмүүст одоо тэр ямптай хүмүүсийн ямбанд нь тааруулж харцаад байна шүү дээ. Ямбанд нь тааруулж би бизнесээ хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би өдөрт нэг цаг дээр нэг л хүнийг би авдаг байсан. Тэгэхээр би өдөрт 10 хүнтэй ажиллахын тулд би 10 цаг ажиллах хэрэг гарч байгааз. Тийм ээ? Нөгөө ямбанд нь тааруулаад нэг цаг дээр нэг л хүнд үйлчлээд. За тэгсэн чи 20 онд би тэр хүний ямбанд тааруулах албагүй юм байна. Бизнес хийж байгаа хүн өөрөө дүрмээ зохиох хэрэгтэй байна гэдгийг мэдэж аваад нөгөө ямбанд нь тааруулахаа болоод нэг цаг дээр 2 хүнийг авах надад боломж нь байсан мөртлөө би ямбанд нь тааруулсан ядуу сэтгэлгээгээр өөрийнхөө бүтэн 10 цагийг 10 хүнтэй ажиллахын тулд 10 цагийг өдрийн 10 цагийг би ажил дээрээ зориулчихаар би хүүхдүүдтэй ч зориулах цаг байхгүй, хоолойч хийх зав байхгүй. Ороод ирэхээр зэрэг нөгөө л стресссэн, нөгөө л одоо юу яасан те ядарсан барыг нохоо шиг хилээ унжуулаад орж ирдэг байсан. Тэгээд тэр ганцхан тэр ядуу сэтгэлгээгээ солиод өөрийнхөө боломжийг ашиглаад яг тэгвэл надад 2 өрөө байж байгаа, 2 ор байж байгаа, бүх юм 2 байж байхад би нэг цаг дээр 2-ыг авч болж байгаа байхгүй юу? Яг тэгвэл нэгэнд нь зүгээ тавьж гэвтүүлцгээд нөгөөх нь үзэлгээ хийгээд массаж хийчихнэ. Тэгээд үзэлгээ хийж массаж хийсэндээ зүгээ тавьчихад нөгөө төрөөнийхөө зүг авангуудаа дахиад юугаа массаж хийчихнэ. Ингээд нэг цаг дээр би 2 хүнийг яснараа би нэг цагийн нэг хүний үнэлгээг 100,000 гэж үзвэл тэ 100,000 гэж үзвэл сая төгрөг олохын тулд би бүтэн 10 цаг ажилладаг байсан болвол ганцхан тэр ядуу сэтгэлгээгээ ялснараа яг уу өөрчилснөөрөө би
нөгөө сая төгрөгөө 5 цагийн дотор олдог болсон. 5 цагийн дотор олдог болсон. Тэгэд нөгөө сая төгрөг чинь 5 цагийн дотор ороод ирнэ. Дараагийн 5 цаг нь надаа бэлэг болоод ороод ирж байгаа байхгүй юу? Чи спортоо хийн үү, өөрийгөө хөгжүүлнэ үү, хичээлээ заана уу, хүүхдтэйгээ эрхэлнэ үү, хоолоо хийн үү, найзтайгаа зугаална уу? 5 цаг надад эрхчлөөтэй ороод ирж байгаа. 5 цаг эрхчлөөтэй болчихно гэдэг чинь нөгөө стресс байхгүй болчихно. Нөгөө сая төгрөг чи аль хэзээ нэмэнийг карма 5 цагийн дотор ороод ирсэн юм чинь би юундаа стресстэх юм тийм биз дээ. Тэгэхээр хүний ядуу сэтгэлгээ ерөөсө хаач ямар ч байдал дээр хүнийг тоормслоод явж иж болно. Тэгэхээр энийг ганцхан ядуу сэтгэлгээгээ өөрчилснөөрөө би өөртөө 5 цагийн бэлэгтэй олдог орлого аль хэзээний 5 цагийн дотор карманд ороод ирсэн гэж боддоо. Ерөөсө ганцхан юм өөрчлөхөд. Тэгэхэд таны амьдралд ганцхан юм өөрчлөхөд бас ийм агуу өөрчлөлт орох боломжууд байгаа. Хамгийн гол нь бид нарт тэрнийг олж хардаггүй байгаа байхгүй юу? Олж хардаггүй. Чехууд ямптай юм гинлээ л гэдэг ядуу сэтгэлгээ. Тэгээд би тэр ямпанд нь таарч ажиллах ёстой гэдэг ядуу сэтгэлгээ л байгаа байхгүй юу? Тэгээ би энийг яасан. Би бизнес хийж байгаа хүн дүрмээ өөрөө зохиох ёстой юм биш үү? Энэ улсууд чинь яг хуу миний дүрмэн захирагдах ёстой юм биш үү гэдэг л ядуу сэтгэлгээгээ баян сэтгэлгээгээр өөрчилсөн чинь зэрэг энэ амжилтыг гаргаад ирсэн. Тэрний ч үр дүнгээр өглөө би яваад ажиллаа хийцэн. Одоо би үдээс хойшиг ингэж явах. Та нар зориулээ сууж штэ. Миний ядуу сэтгэлгээ өөрчлөгдсөний үр дүнг та нар хүртээ сууж штэ. Тийм байгааз өнөөдөр энэ гайхалтай түүхийг, өнөөдөр энэ гайхалтай хичээлийг сонсох боломжийг та нарт олгоод байж байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр та нар мөнгө төлсөн үү? Нэг нь ч мөнгө төглөөгүй штэ. Энд чинь үн төлбөргүй уулзалт хичээл. Тэгэхэд мөнгө төлөөгүй хүмүүст би цагаа зориулах чадлыг өөртөө бэлгэлцсэн ба штэ. Та нар ч гэсэн энэ боломж байгаа. Яг зөв. Манайхан Сараа эмч маань нэг биш 2 3 түүх ярьчлаа бүр. Түүх ярьсан чинь түүх яриа зогсдоггүй штэ. За ингээд өнөөдрийн 2 цагийн маань уулзалт үүгээр өндөрлөж байна. Таад маань өөрөөсөө одоо юу гэдэг юм те толгоогоороо яаж бизнесээ бүтээх вэ? Яаж амьдралаа босгох вэ? Яаж бид нар гой сайхан амьдрах вэ? Яаж хүмүүстэйгээ, хүүхдүүдтэйгээ, эргэн тойронтойгоо харилцах вэ гэдэг арга ухааныг суралцах юм байна. Тэ? Сая бодоол сууж илээ. Би анх яг нөгөө 20 онд ялгаа байхгүй ганцхан тэр ядуу сэтгэлгээ маань би ичимхий штэ. Би захиралдаа цалингаа нэмүүлэе гэж би чадахгүй гэд 14 жил явсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 2 цагийн дотор би цалингаа 2 дахин нэмүүлждэг байгаа. Тийм айхтар. Бид нар тийм одоо тийм гацаалттай гэх юм уу өөрсдийгөө хязгаарлаад идэм байлээ. Зүгээр боломжгүй зүйл өрөөсөө байхгүй. Зүгээр л тэр араас маань ингэж түлхээд өгөх чи ингэчээч гэдэг хүн л дутаад исэн байгаа байхгүй юу. Чи ичдэг хүн биш гэсэн чинь миний нөгөө нэг хэдэн 10 жил өрөөсөө хүний урд гараад би үг хэлж чаддаггүй. Би ичимхий, би ярьж мэддэггүй. Тэгсэн мөртлөө яриад байгаа байхгүй юу. Гэхдээ чи яриад байгаа зү гэсэн чинь яриад байгаа. Чи хилтэй үсттэй хилтэй. Тэгсэн чинь за одоо очиод захиралтай хэл гэсэн чинь би очиж хэлчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь захирал бодож одож ийсэн аа болноо. Чиний хичээл зүтгэлийг би мэднэ гэж байгаа байхгүй юу? Боддоо. Яг тийм л байд юм билээ. Тэгэхээр бид нар зүгээр өөрсдийгөө андарч мэдтгүү, мэдэрч мэдтгүү тэгээд нөгөө амжилт гэдэг зүйл ирдэггүй юм билээ. Ингээд 3 зүйл алхам хийхэд л оронгоор нь иргэдэг байгаа даахгүй юу? За ингээд өнөөдрийн уулзалтаа ингээд өндөрлөхөө те. Цаг заваад ороод ирсэн та нартай бүгдэндээ талархлаа. Гүлнара эмчтэйгээ уулзаад чат бичээд тэгээд дансны дугаараа сая тэмдэглэж авсан уу? Дансны дугаараа тэмдэглэж аваад шийдвэр гаргах хэрэгтэй. Угаасаа шийдвэр гаргаж байгаа бол нэг сайн. Сайн шийдвэр гаргавал бүр хамгийн сайн гэж байгаа тийм. Муу шийдвэр гаргавал 2 дахь сайн. Шийдвэр гаргахгүй бол хамгийн муу. Тэгэхээр шийдвэрээ гаргах нь та хэдийн өөрсдөө чи хэрэг сонголт таны гарт. Өнөөдөр энэ амьдрал чинь танд таалагдаад тийм мөнгө чинь мөнгөгүй байх нь эсвэл таалагдаад. Эсвэл одоо
өчтөө байх нь. Үгүй бол хэрүүлтэй байх нь тий. Үгүй бол зүгээр нэг сэтгэл дундуур байх нь таалагдаад байгаа бол тэрнийгээ сонгож болно. Хинч таныг хүчлэхгүй. Тэгтээ юуг сонгоно тэрнтэйгээ л хамт үлдэнэ. Хөгжих замыг сонгоод өөрчлөгдөөд явбал та яах вэ? Ирээдүйнхээ замыг гэрэлтүүлээд явж гин гэсэн үг. Чимгээ мань бас сонголтоо хийцэн. Чимгээдээ баяр хүргэе, тунгаадаа баяр хүргэе, адилшгуудаа баяр хүргэе. Манай хуйгаа яасан? Микэ нээж байгаа дээр. Хуйгаа шийдвэрээ би чамайг шийдвэрээ гаргалаа гэд гараа өргөх юм бах гэсэн чинь. Чимээгүй суугаад байна. Манай хамгийн одоо хумсрын тэлэлттэй явж байгаа. Маш гайхалтай залуу байгаа. Эрүүл бие хөтөлбөрийн маань оролцогч. За. За тэгээ бусад зарим камерын талтай хүмүүсийг бол танихгүй байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье өнөөдрийнхөө юуг. За хизэрхэн баршаагүй л маань гараа өргөцсөн байна. Отгоос өрн төрөөнийхөө өргөл дээр явж байгаа ах тийм үү? Тий. За баршаагүй л ямар асуулт байна? Ороод ирээрэй. Микэ тавиад асуучих. За тавхны хичээлийг сонссондоо зөвлөгөө авсандаа их баяртай байна. Цаашдаа та нар хүний сургалтаас их юм сурж амьдралаа өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргаж байгаа та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За баяр хүргэе, баярлалаа. За ямар ч хийсэн 4-5 хүн шийдвэрээ гаргачлаа. Тэгээд дараагийн хүмүүс маань угаасаа ороод ирнэ дөө. Эл нэг мэдхэд ирц дүрчихнэ. За уран билег маань орно гэсэн байна. За амжилт хүсье хөтөлбөр дээрээ тэгээд аз жаргалтайгаар тавтаа уулзгая, ерөөлийг тавья. Тэгээд бүгдэнд нь хайр илгээе. Тэгээд юу сансаа 9 цагаан хөслөн сэтгэлчлэн бүтэж хэмэр лунда цаг золбоо бүхэн нь өөрт чинь урсаа орж ирэх болтугай. Баярлалаа. За тэр их болтугай. Эрүүл батаршгүй. За сайхан амарцгаагаарай. Баяртай.